Дээрэнд нь энэ өдрийн минь дэвшүүлье. 130 дахь удаагийн Бостон марафонд Монголоос 6 хүн гүйсэн. Тэгээд тэр 6-аас 4 нь одоо энд сууж байна. Тэгээд гүйл сонирхогч монголчуудад зориулаад энэ завшааныг ашиглаад гүйлтийнхаа талаар туршлагаа хуваалцаж ярилцъя гэж бид дөрөв санал нэгдээд тэгээд Бостон хотын хамгийн өндөр одоо цэг дээр энэ яриаг хийж байна. Тэгээ гол зорилго нь энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүст бид нэр өөрсдийнхөө энэ Бостон марафонд гүйсэн туршлагаа хуваалцах ийм зорилготой юм аа. За тэгээд оролцогч нараас эхлээд танилцъя гэж бодож байна. За тэгэхээр хамгийн түрүүний зочин гүйгч маань болохоор Германы Мюнх хотоос ирсэн Очир ханд байгаа. Тэгээ Очир ханд маань өөрийгөө танилцуулаад тэгээд гүйлттэй хизээс нөхөрлсөн тэр ярианаас эхлэе гэж бодож байна. За бүгдээрэнд нь Мика жоохоо ойртолч. Бүгдээр нь өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээ миний нэрийг Очир ханд гэдэг. Би 45 настай. Тэгээ 3 хүүхдийн ээж. За тэгээ Герман улсын Мюнхен хотод амьдардаг. Тийм. Ер нь бол гүйлтийн талаар гэх юм бол 30 наснаас эхлээд гүйж эхэлсэн. Тэр нь бол зүгээр эрүүл мэндийн гүйлт байсан. Одоо яг нөгөө 30 настайдаа би Франц улсын Лион хотод сурч байсан. Тэгээд докторийн ажлаа бичиж эхэлсэн байсан. Тэгээд жоохон стресстэй. Тэгээд нэг стрессээ тайлах маягаар те 7 хоногт нэг юм 2 удаа. Тэгээд Лион хот маань их гоё юм том голтой. Тэгээд Рон гэж гол байдаг. Яг тэр голын эргээр ингээ гүүхээр их гоё байдаг гэсэн. Тэгээд анханасаа бол тэгж гүйж эхэлсэн 30 настайдаа. Тэгээд бараг 15 жилийн өмнө гэсэн. Тийм гэсэн. Тэгээд бол бага хэмжээгээр гүйжсэн байгаа. Тэгээ баг багаар ингээ ихсгээд тэгээ манайх Катар улсын Доха хотод 4 жил амьдарсан. Тэгээ тэр үед бол мэдээж тэр цүлд байгаа улс учраас гадааг өгөх боломжгүй тийм 50 градусын халуунд. Тэгээ дотрын нөгөө гүйлтийн замууд гэдэгтэй тэн дээр гүйж гисэн. Тэгээ дараа нь манайх Герман улсад очиод одоо баг 10 гаруй жил амьдарч байгаа. Тэгээ Герман улс бол жилийн 4 удирдал гүйх боломжтой. Ерөөсө өвлөн ч гэсэн цаас орсон ч гэсэн тийм одоо цэвэрлждэг зам юм. Тэгэхээр ерөөсө парк хаач гүйж болно. Тийм. Яг хөө жилд нэг юм 2 3 өдөр нэг бүр ингээд цаас ингээд экстрим байдаг шиг одоо ингээд хөлдөөд ингээд халтаргаатай болсон тэр үед бол хасалтай тийг гүйдгүү. Тэрнээс жилийн 4 удирдал гүйж болно. Тэгээд би ингээд ихсгээд гүйж явжгаад 2018 онд юм байна. Хагас марафоноо гүйж утсан. Тэгээд тэр Мюнхен хотын хагас марафоны нэг гоё нь юу гэхээр яг төгсгөлийн цэг нь одоо стадион руу орж төгсдөг. Тэгэл яг олимпийн стадион тийм. Тэр олимпийн стадионд ингээл гүйгээд орсон чинь айгүй гоё мэдрэмж төрөл хүмүүс ингээл балашглал тийм дэмжээл би тэг өөрөө нэг юм тамирчин шулцсан юм шиг тийм сэтгэл төрөө. Тэгээ би бас айгу аавыгаа их бодсон байхгүй юу. Юу гэхээр манай аав Эрдэнэ Очир гэдэг тийм Хүсгэл аймгийн жаргалан сумын хүн. Тэгээ залуудаа одоо хөнгөн атлетикээр хичээлээд яг мэрэгжлийн тамирчин байсан. Тэгээд ийм сааттай гүйлтний төрөлжсөн тийм тамирчин байжгаад тэгээд биеийн тамирын багшаар ажилласан олон жил. Тийм тэгээ би яг тэр төгсөх мөчсөн ингээ аав маань ийм гоё мэдрэмж авчихсан баг те. Яг тамирчин хүн юм байдаг байх гэсэн бодол төрсөн байхгүй юу. Тэгээд би 2024 онд юм байна. Анх бүтэн марафоноо гүйж үзэхээр зоригшуулаад бэлтгэлдээ ороод тэгээд интернетээс нэг 16-7 хоногийн тийм програм өөрөө татаж аваад тэгээд хэрэгээ хэрэгжүүлэхээр шийдээд тэг ганцаараа шүү дээ бие даагаад тэг яг ямар учраас ийм юм хийж байгаа ямар учраас ийм төрлийн гүйлт хийж байгааг гэдэг ойлгоогүй зүгээр л дагаад хийгээд байсан. Ямар ч тийм ерөөсөө мэдлэг байхгүй гүйлтийн талаар. Тэгээд орсон. Тэгээд би Итали улсын Ром хотын бүтэн марафоныг 2014 онд гүйгээд 2024 онд гүйгээд тэгээд 4 цаг 22 минут гүйжсэн. Гэтэ анхны марафон гэхэд сайн гүйсэн л өөрийг их шахсан. Тэгээ их шахсан учраас яасан гэхээр сүүлийн хэдэн километр бол маш хүнд байсан. Ялангуяа 2 км бол үнэхээр дуусахгүй. 40-с 42 хүртэл. Үнэхээр дуусахгүй санагдаад. Тэгээ би их өвдөж ирсэн. Дараагийн өдөр нь бүр ингээд
өвдсөн хүн шигтэй орондоо ингээ хөвтээд Болорсондоо баг хүн халуурдаг шүү дээ. Тийм мэдрэмжтэй байсан. Халуурсан хүн шиг байсан. Тэгээ би ахиж гүөх юм бол ийм байдалтай төгсмөргүй байна. Би сайжрах ёстой байна. Тэгээ тийм бодол төрсөн. Тэгээ би гүйлтийн группүүд рүү орж эхэлсэн. Тэгээ ер нь гүйлтийн спорт ер нь олон мэдлэгтэй болъё гэж бодоод тэгээ тийм донд нэг тасгалжуулагч хүн таарад Франц хүн байсан. Тэгээ онлайнаар чамд тасгалжуулъя гэдэг. Тэгээд би зөвшөөрөө тэгээд бит хоёр хамт тасгалжуулалт явагдсан 6 сар. Тэгээд дараагийн марафонд яасан гэхээр би тэр хүнээс асар их юм сурсан байгаа байхгүй юу. Ерөөсөл гүйлтийн спортын бүхэл одоо наацхан мэдлгүүдийг надад өгсөн байгаа. Яагаад ямар төрлийн гүйлтүүд байдгийг, яагаад тэрийг хийх ёстой тийм. Тэрийг хүүснэр яаж өөрийгөө сайжруулдгийг тийм. Тэр бүгд ингээд сураад ямар хоолтын талаар, нойрны талаар тэгээ марафоны өмнөх өдөр нь яах ёстой, 1-7 хоногийн өмнө яах ёстой бүгдийг ингээд зааж сургаж өгöd. За тэгээд хоёр дахь марафоноо би Австри улсын нийслэл Вений марафоныг сонгож гүйсэн. Дандаа том хотуудын нийслэлийн марафоныг ойрхон байгаагаар сонгож байгаа юм тий. Гэхдээ Вений марафон ямар утгаар сонгосон гэхээр тэр нөгөө Кени гүгч Кипчоги гэж 2 цагаас отгошоо гүйсэн шүү дээ. Тэр замаар гүйдэг байхгүй нэг хэсэг нь. Тэгээ тэр айгу гой санагдаад би тэрийг бас яг тэр замаар нь гүйжмээр санагдаад. За тэгээд Вений марафоноо би 3 цаг 39 минут гүйсэн. Тэгэхээр 40 минутаар сайжруулж ш тий. Мэргэжлийн дасгалжуулагчдаар очиад тий бэлтгэл. Мэргэжлийн дасгалжуулагчаар яг системтэй бэлдсэний үр ачаар яг ойлгож бэлдсэн гэсэн үг байхгүй өөрийнхөө програмыг. Тэгээд би 40 минут хурдан гүйхэд айгуу сайн орж ирж байгаа. Тийм байна. Ерөөсөө өвдөж зовсон. Нөгөө нэг сүүлийн 2 км зовж моох байгаа. Айгуу сайн. Тэгээ яг мэдээж хөл өвдөн. Мэдээж марафон бол марафон шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээгээр хүн ядарна. Тэр бол асуудалгүй тий. Гэтэ яг ингээд нэг өвдсөн хүн шиг гэж ерөөсөө өвдөг айгуу юм хүчтэй орж ирсэн. Тэгээ би айгуу урам авсан байхгүй юу. Тэгээд ер нь хүн ямар ч хүн ингээд бэлдээд зөв бэлтгэлээ хийж чадах юм бол сайжирдаг юм байна. Бүр асар сайжирдаг. Маш сайжрах боломжтой. Тэгээд тэгэж бодоод дараагийнхаа марафонд бол бэлтгэлээ өөрөө бие дагаа хийсэн ойлгоцсон учраас өмнөх мэдлэг туршлагатаараа суурлаад тэгээ би 3 дахь марафоноо Итали улсын Флоренц хотын марафоныг сонгож гүйсэн. Тэгээд тэндээ 3 цаг 33 минут гэсэн. Тэр нь миний хамгийн сайн рекорд байсан тийм. Тэгээд яасан гэхээр тэр үед ингээд гүйлтийн групптэй ингээ хүмүүс яриаг сонсож байхад Бостон марафон гэдэг үг маш олон сонсогдчихсэн. Тэгээ олон улсын гүйлтийн группийн хүмүүс дандаа л Бостны марафон вау тэг хамгийн хэцүү нэг хүн бүр ингэжсэн 7 жил маш олон марафоноор гүйж 7 жилийн турш хичээж тэр Бостны марафонд цагийн болцлоо хангаж ирсэн. Тэгээд бүр тэр тухайга ном бичсэн тэр тийм хүмүүс. Тэгэхээр би бодсон надад би бол Бостны марафонд орж болж чадахгүй байх те хэцүү байх гэд. Тэгсэн чинь манай ихч манай том ихч маань Канадад амьдардаг. Намайг өнөөдөр дэмжиж явж байгаа. Энэ ихч маань хэлсэн яагаад болохгүй гэж чи цагийн болцны хаар гэж. Одоо яг энэ бичлэг хийгээд сууж байгаа. Тийм манай ихч маань намайг дэмжиж бичиж байна. Тэгээд цагийн болцныг харсан чинь нэрээ болчмаар юм шиг. Тэгээд явуулсан юмаа явуулаад үзье гэд. Явуулсан чинь надад нэг Азтай харсан юу гэхээр би энэ жилээ 45 нас хүрээд цагийн болцсон зөөлрөөд арай зөөлрөөд дараагийнхаа насны ангилалд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр би дараагийн насны ангиллын хамгийн залуу. Тийм тэгэнгүүт чинь би боломж олцсон. Тэгэхээр тэр бол 1 минут хагасаар л би тэнцсэн байгаа байхгүй. Тэгээ маш их Азтай гэж бодоод тэгээ 3 хүн марафон гүйчээд би Бостонд орсон. 4 дахь марафон Бостон дэлхийн хамгийн анхны. Үнэхээр итгэхгүй байсан анхандаа. Тэгээ манай их ч айгүй маш их баярлсан тий. Дүүгээрээ тэгээд хамт ирж дэмжихээр болоод хоёулаа ингээд Бостонд уулзаад би марафоноо гүгээд ихч маань намайг дэмжээ гэдэг. Тэгэхээр 4 дахь том марафон нь болохоор Бостон байж таарад одоо энд ирсэн байгаа. Гайхалтай. Баяр хүргэе. За Бостны талаар яриагаа бүгдээрээ жигчтэй ярий. Дараагийн хүн маань бол Ирланд улсын Дублин хотоос ирсэн Бацуур байгаа. За ингээ Бацууртайгээ танилцъя. За сайн байцгаана. Энэ подкастыг үзэж байгаа гүйлт сонирхдог, гүйлтэн дуртай гүгчид нийт хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр
алдарт Бостон маратоны 130 жилийн ойгоор 6 монгол хүн гүгээд тэрний дөрвөн төлөөлөл нь ингээд та бүхэнтэй ярилцаа сууж байна. Тэгээд хол байсан Бостонгийн босго гитлээд энэ дээрээ сууж байгаад үнэхээр сэтгэл өндөр байна. Тэгээд та бүхэндээ Бостны маратоно бас амжилттай дуусгасан баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд миний хувьд бол Ирландын Дублин хотод гэр бүлийн амьд амьдардаг. Эхнэр дөрвөн хүүхдийн амьдардаг. Тэгээд гүйлтийн хувьд бол одоо би өнөөдөр Жоохон микро ойртолч. онлайн community MJL running channel гэдэг төрийн бас байгууллага байгаа. Тэрний Ирланд гүгч гэж явдаг. Тэгээд энэ дэшмэг ашиглаад MJL running channel мөн одоо Баатарагийн маань Монголын одоо элит running клуб тийм ээ. Тэгээд бүх одоо ер нь гүйдэг хүмүүстэй гүгчдийн одоо амжилтын баян мэнд хүргэе. За баярлалаа. Чаддаг шүү тий. Тэгээд миний хувьд бол анх гүйж эхэлсэн түүх нэлээ айж. Би одоо өнөөдөр 47 настай. 2020 онд цар тахал гараад дэлхийд технараа зогсоод тэр хүнд үед яг гүйлт гэдэг юм арга хичээлж эхэлж байсан. Эхэлсэн түүхнийг сонио. Би одоо ковид-ос өмнө ер нь одоо өнөөдрийг бодвол арай илүү жинтэй тэгээд ажил сургууль гээд нэг юм циклд орцсон баруун чи гадны амьдарч байгаа хүмүүс л ер нь тэгээд зовлон нь мэдэн штэ. Нөгөө бүх юм л ингээл өөрөө чинь нуруунд тэгээ бүтэн цагийн ажилтай бүтэн цагийн сургуультай тэгэж явж байгаа. Яг ковидын тэр гардаг жил бас нэлээ хүн таниад манайд хүрээд нэлээд тийм эрүүл мэндийн хувьд нэлээд тийм доош орсон байсан. Тэгээ нуруу муруу суулттай нуруу өвддөг. Тэгээд хэдийгээр яг 40 гарсан ч гэсэн миний яг төрсөн дүү Бат Эрдэнэ гэдэг микро жоохон ойртолч. Миний холын зайд бас Ирландад нэлээд ультрад гүйжсэн залуу байдгийг. Тэгээ манай дүү яг 2014 онд тийм автын нэлээд хүнд тосолд ороод тэгээ тэрнээсээ босч ирээд ингээд гүйж эхлэе. Тэгээ бүр ультрад гүйдэг байсан байхгүй. Тэгээ тэр мөрийг одоо гүйдэг байхад би өөрөө нэг тоодгүй байж. Тэгээ сүүлд нь яг 20 онд ингээд цар тахал гарцсан гэртээ локдаун болоод суудсан нуруу өвдөө жин нэмэл сургууль хаацсан ажил явахгүй. Тэгээд яг тэр үед ингээд хүн нуруу өвдөд байхаар чинь би гараал хөдлөөд байхаар хөдлөөл ингээд гүйж эхэлсэн л дээ. Эхний удаа нэг 1 км 2 км гүйхэд амьсгаадаа бас хүнд байсан. Тэгэл хэдийгээр 40 гарцсан ч гэсэн одоо тэгээ ямар ч байсан ингээд миний төрсөн дөө ерөнхийдөө бараг 200 км уулдраад гүйж үдчихсэн юм чинь. Би одоо төрсөн ахны юм чинь 20 км гүйчих одоо ген байж магадгүй шүү дээ. Гэдэг үнсээр анх гүйж эхэлж ирсэн. Тэгэл гол юм чинь нөгөө өвдөөдөөс нуруу гараад өгөхөр зүгээр болчиход байдаг. Тэгэл нуруу өтгөр л би гүйлээ гэж гарсан. Тэгэл 20 онд одоо Ирландч ч юм бол яг нөгөө дэлхийн том 7 маратоныг дууссан Ирландын UFC гэдэг игч байгаа. Тэгээ бас нэлээд UFC игчиг дагаа нэлээд олон гүйгчд юм байгаа. Тэгээ тэдрээсээ нөгөө онлайнаар нэг гүйж эхлэегүй ч гэсэн ингээд хардаг байсан. Эдгээр ямар амар гүйд юм. Мотивац авдаг. Мотивац авдаг. Тэр үе чи одоо харьцангуй одоо онлайн энэ юм гүйлтийн тухай юм баг байлаа шүү дээ. Тэгээд 20 оноос эхэлж гүйгээд ерөөсөө анх ээж гүйж эхэлсэн нь болохоор гүүгэл эхлэе гэж удангуулаад зорилго тавьсан. За. Би ерөөсөө 20 оны 5 сард би нэг буйны байгууллагад таньдаг үргээ 100 км гүйгээ шууд эхэлсэн. За. Тэгээд тэргээр эхлээд ер нь тэгэл 20 оноос явж байгаад 21 онд анхныхаа хагас маратон Дублинд гүйгээд. Тэгээ 22 онд манай нэг дүү бас өмнө нь Ирландын Дублин маратонд гүйсэн байсан. Тэгээ яг нэг ах 2 яг Ирландын маратонд гүйчээгээд тэгээд 22 оны Ирландын Дублин маратонд бүртгүүлсэн чинь азар таарад. Бас суглаагаар ордог. Суглаагаар орно. Тэгээд тэндэн гүйгээд 3:55-аар дууссан. За. Тэгтээ бас нөгөө би төтөөдөргөө хөлс цагаа зорж байгаа юм чи бас зүгээр гүмэргүй гэдэг тий. Жохон гайгүй цаг гаргаагүй ч юу. Тийм. Тэгээд надад ингээд ардтал хэрэгтэй байсан байхгүй. За. Тэгээд хоёр багийнхаа сургууль руу хандаад би ингээд маратонд гүгэж байгаа юм. Хоёлаа ингэж энийг хийчихдэггүй юм гэж дуун муу гарцсан байх. Би ингээд анх удаа маратонд гүгэж байгаа. Тэгээ би танаад мөнгө өсгөж өгье. За. Тэгээд ингээд эхэлсэн. Тэгээд ардаа ингээд нөгөө анхны маратон яг өөрийнхөө л ингээд нөгөө ритмээр л явж байгаа шүү дээ. Нөгөө ямар нэгэн коуч моч байхгүй яг үйлсээ чинь тэр гээд гол хүмүүсээс нэг ганц хоёр юм асууна. За. Тэгээд яг гүйж байгаа л ямарсан гүйцсэн бэлтгэл энтер гэж одоо бодоход бол
бэлтгэл гэж хийдэг байсан юм бэл. За. Тэгээ 7 хоногтой хэдэн удаа гүөх вэ? 1 2 гүйжсэн юм болоо. За. Тэгээ 3:55-аар ороод нэлээ урам авсан. За. Маратон гэдэг чинь болох юм байна. Чадах юм байна. Чадлаа бай болох юм байна. Тэгээд 23 онд бас л дахиад нөгөө хоёр хүүхдтэйгээ сургуульд мөнгө өсгөөл. Тэгээд эхнийх бол ерөөсөө эхний маратон 22 онд бол би маратон дуусгах зорилготой л байсан. 23 онд би 2 маратонд гүйж чадах нь 3-7 хоногт тэгээд. За. Тэгээд Дублингийн 23 оны маратон, Чикагогийн 23 оны маратон хоёрыг 2023 оны 10 сард дуусгасан. Тэгээ бас нөгөө төршлөг дутуу нөгөө мэдээлэл баг учраас жоохон гэмтэлтэй байсан. Тэгээ Чикагод бол би очиод нэг алхаад дуусгандаа л гэж явж ирсэн. Тэгээд ямарсаа очиод гайгүй сайхан. Тэгээ нөгөө MGL рууны чаналын манай нэлээ олон гүгчид Чикагод таарсан л да. Тэд нартэйгээ тэгээ уулзаад бас нөгөө тал талаас суглаад орноос ирээд нөгөө яг нөгөө юмнууд хуваалцаа. Тэгээд гүүхээр чи нөгөө хамт олонтой тэнд хүн хүлээж байгаа 5 км дээр 10 км дээр 20 дээр гээд тэгэхээр ч ерөөсөө хүн чинь ингэ яваад идэв юм. Тэгээд хоёр дахь маратон нь 3:39-т дууссан. Тэгээд нэлээ урам авсан анхны том гадаадын маратон байсан. Тэгээд 3-7 хоногийн дараа Ирландынхаа Дублингийн маратонд 3:36-аар гүйгээл. Тэгээд 24 онд Берлиний маратоны суглаанд бүртгүүлсэн ч бас хожигдсан байсан азтай. Ханшаартай. Тий, тэгээд хоёр дахь том маратон. Нөгөө 7 маратон ч мэдэхгүй шүү дээ. Гаал нөгөө ULC гэж мөрч хүмүүс л ярьдаг байсан. Тэгээд 7 маратоны хоёр дахь гинтхэн гүүхээр болчлоо. Тэгээд тэнд яг жоохон системтэй бэлтгэл хийж үзмээр юм уу гээл. Тэгэл ажлынхаа хажуугаар хийгээд. Тэгээд дөрөв дахь маратон нь 24 онд нэг 3:20 гэдэг 24-ээр дууслоо да. Тэгээд Берлин тий. 25 онд Бостон гэдэг цагийг хийж үзье гэдэг. Тэгээд жоохон төлөвлөгөө тавиад Английн Манчестерт 4 сарын 26-нд гүйсэн. Буруу гутлын сонголт хийгээд жоохон бүтлгөөцсөн. Тэгээд сэтгэл гондуу өрөөрэй. Тэгээд дараагийн Бостонгийн цагийг хийх боломжтой маратоноор Ирландийн Лонгфортын маратоныг сонгоод. Тэгээд нэг 12 лооны хөтөлбөрөөр яваад хувь заяад өссөн юм аа. Тэгээд яг цаг бол боломжийн 3:8-аар орж ирээд 3 цаг 08. Тий. Ер нь тэгээд нөгөө ингээд жилд нэг 10 юм уу 10 хэдээс минутаар өргөжлээд байгаа байхгүй. Тэгээ нэлээ урам аваад тэгэл нуруу муруу өвдгөнч байхгүй болчихж байгаа. Тэгээ нөгөө хүн ерөөсөө шалтгаан хэлээ суугаад байж болдгоо юм бэл. Ястаа нөгөө пүүзээ өмсөөл гарахал тэр сэтгэл байхд болдгоо. Тэгээд Бостонгийн цаг хийцэн болов уу гэж бодож байгаа ш. Нэг нас хүүсээр ингээд нэг цаг өгдөг шүү дээ. 3:15 гэж тэгж байгаа. Тэгээ Бостон чинь зарим жил нэг амар хэцүү 10 минутын тэр ингээд таслаа ш чинь. Тийм код би байхгүй хаа гэж бодчихсон. Тэгээ ямиг ож бидэхгүй би Лонгфортод бүтлгүүх юм бол ахаад дараагийн маратон гэдэг Италийн Венецийг сонгоод тэгээ Венецд бас гүйсэн байгаа. 25 оны сүүлээр. За. Тэгээ Венецтэй 3-аар орчим дууссан. Гэхдээ нөгөө Лонгфортын цагийг бол арай сул. Тэгээд бас тэгэл төв хүргэлжлээл яг одоо сая 25 он горсоор юуны Японы Токиогийн маратон цай 3 сарын 1-нд гүйсэн. Тэгээс өнөөдөр ингээд Бостон суучаад гүйчээд ингээд ийм сайхан хүмүүстэй танилцаад тэгээд дуршлагыг хуваалцаад тэгээ байж байна. Тий их сэтгэл өндөр байна тий. Тэгээ Бостондоо хизээ тэр нөгөө 3 цаг 08 гүйсэн цагаараа аплай хийгээд тэгсэн үү? Аплайгаа хийгээл тэгэл дотроо жоохон залбираад сууж байгаа шүү дээ. Тэгээ сууж исэн чинь л яг нөгөө мэйл ирдэ шүү дээ. Хариу гардаг шүү дээ. Тэгсэн чинь тэр нэг 5 минут гарan код болсон байж шүү. Тэгээд орцсон юм байна. Тэгэл нөгөө Ирланд байгаа монголчууд байгаа гүгчүүд ярьж ирсэн. Миний мөнгийг авсан шүү. Мөнгө татсан бол тэгээ баараар ойлгомжтой болсон юм чигээл. Тэгэл одоо дараагийн зорилго бол яг нэг их 7 маратон гэдгийг гүйчих зорилготой. Тэгээ яг бэлтгэл гайгүй бэртэл гэмтэл хоол бол нэг 3 цагаас доош нэг гүйж үччихсэн гэл. Тэгээд одоо өнөөдөр бол Монголд нэг энэ 10-тай, 20-тай, 30-тай хүүхдүүд дүүнер тий. Тэгэл ер нь Монгол том жижиггүй ер нь өгсөн цаг хүмүүтгэл хөдөлгөхөд тэгэл ер нь хүн болдог л. Мэдээж нэг гараад гинт тэгсчихгүй тий. Бас нэг системтэйгээ ийм сайхан одоо нэг үеийн бодвол одоо могийн энтергээд нэлээ ийм олон нөгөө гүйдэг хүмүүс ингээд онлайн комьюнитигаар их мэдээлэл засдаг болсон биз дээ. Эдрийг сайн сонсоод их хэлээрээ ийм мэдээллүүдийг зөв аваад шингээгээд
Тэгээд ер нь альва улс үндэстний энэ суурь чинь эрүүл хүн л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Эрүүл хүн байж энэ улс орон чинь эрүүл байна. Тэгээд ер нь одоо тэгээд энэ үзэж байгаа хүмүүс таандаж хэлэхэд бол нас орой төдгөө юм байлээ. Та тэгээ зоригтой, хүсэлтэй, мөрөөдөлтэй багаар эхлээд явхад тэгээ болдгоо юм байна гэж хэлэхэд да. Тэгээ Бостон гэж би бол мөрөөдөөчгүй явсан. Тий одоо 6 жилийн өмнө гүйж эхэлсэн. Тэгэхэд бол өнөөдөр ингэ сууж явахдаа бол итгэхгүй л байна. Тийм л байна. Тэгээ 6 жил одоо 7 дахь жилдээ гүйж байгаа юм шүү дээ. Ер нь бол 20 оноос эхэлсэн гэдэг чинь. Тий 20 оны хавар эхлээл тий. Хоёул яг цуг эхэлсэн юм байна. Гайхалтай. За тэгээ хувь тавилан бид нарыг энэ олон жил хөдөлмөрлсөний үр дүнд энд ингээд цуглуулж уулзаач тий. За хэдүүлээ одоо Бостны яриа руугаа шилжээ. Ганаа бит хоёрыг ер нь манай энэ үзэж байгаа хүмүүс харьцангуй таних учраас бид хоёр танилцуулга хийхгүйгээр шууд Бостныхаа яриа руу ороод цаг хэмнэх байх гэж бодож байна. За тэгэхээр Мика ганаа руу шилжүүлээд Бостны яриа руугаа шилжье. Металланда зүүчүүд аюу амар юм шиг байна. За. За. За тэгэхээр манай камермен бид нарыг хаана сууж байгааг цонхоор бас сая харуулж байна тийм ээ. Бид нар энэ 52 давхар байшингийн орой дээр Prudential Center гэсэн тийм. Prudential гэдэг энэ том барилгын орой дээр ийм гоё view point байт юм байна. Энэ дээр суугаад яриагаа хийж байна. За тэгэхээр Бостон марафонд хизээ яаж бүртгүүлсэн, ямар цагийн болцол хангаад тэнцсэн өнөөдрийг энэ гүүх хүртлээ ямар адлын явдал аял тулаад энд ирснээр нэг товчгоо хуваалцгаа. За. За сайн байцгаана уу. Бид хоёр ч 25 оны 8 сард бүртгүүлсэн баха тий. 8 сард бүртгүүлээд Бостон марафон ч нөгөө сая ярьсан хүүсээр насаар шалгуурыг өндөртэй. Тэгээд 20 ямар цагаар аплай хийсэн гэхээр 25 оны 3 сард Сөүл марафонд гүйсэн цагаар аплай хийсэн. Тэр цаг маань болохоор миний PR цаг 3 цаг 12 минут 33 секунд. Тэр цагаар аплай хийсэн. Тэгээд ёстой мэйл ирэнгүүт нь хоёлаа гэд эхлээ Баатрагийн мэйл ирсэн байхгүй. Тэгэл за ингэ нэг нь тэнцэж байгаа юм байна. За тэнцэн л явна штэ гэдэг. Тэгэл ямар ч байсан тэнцэн л явна. Эн чинь ямар том нэр хүндтэй марафон бэлээ. Ямар шалгуур өндөртэй үлээ те. Тэгэл аль тэнцэн явна штэ гэдгсэн чинь байжсэн миний мэйл Баатрагийн хөглөө ирсэн байхгүй. Минийхээ ороо ирсэн байхгүй. Тэг надад ирчлээ гэж тэ хоёр бөөм баярлаад хоёлаа өстой. Тэгээд данс ороод харсныг мөнгө татаад авцсан. Үгүй айгүй аз жаргалтайгаар мөнгөө татуулж байгаа байхгүй. Тэгээд хоёлаа yes гэл тэгээд би яг тэр үед яг би нэг өвдөгний бэртэлтэйсэн байхгүй. Тэгэл заастаа өвдгөл зүгээр болгоно гэл айгүй бодоод байжсэн чинь сая Сөүл марафонд яваад 3 сарын 16-нд Сөүл марафонд гүйсэн энэ жилийн 26 оны. Тэгээд өвдөг маань гайг болцсоноос байхгүй. Миний цаг 3 цаг 27 минут гүйсэн. 3 цаг 27 минут 55 секундээр гүйсэн байхгүй сая. Тэгвэл за одоо тэг бэлтгэл айгуу дайггүй байна. Одоо Бостонд гэл айгуу яг мэдээж өмнөх шиг PR хийж чадахгүй нь ойлгомжтой байсан. Өвдөг бүрэн зүгээр болоогүй. Тэгээд за яг гэхдээ болж юм ямар ч байсан л тэг өөрийгөө шахаад гүйчих юм байна гэж бодоод байжсэн чинь ахиллесаа бэртэрчдэг байхгүй. Тэгээд юунаас ирэл Сөүлээс ирэл баг нэг 10 хоног ахиллесаа бэртэрчих. Тэгээд сүүлийн 20 орчим хоног баг 20 хоног ерөөс огт гүйч чадахгүй. Гүүхэн битэл гიშгэж явж болохгүй байгаадсан байхгүй. Тэгээд за ямар ч байсан л энийг гайг болгоод замаар дуусгах нь гэдэл ерөөсө бүр ямар л арга хэмжээ авч болохоор байна. Бүгд хөлөөс аваад хэвтлээ те ингээл хөлөөрөө гიშгэхгүй ингээл дугуйтаа сандал дээр суугаад ерөөсө гიშгэхгүй ингээл сандалтай л ингээл гэр дотроо өнгөрөөд байгаа байхгүй. Тэгэл ажлаа нөгөө цахимаар хийгээл онлайнаар гэрээсээ хийгээл тэгэл ерөөсө ямар л арга хэмжээ авч болохоор нэгсээр байгаа л тэгэл нааша нислэгийн дурч гэсэндээ бүр хөлөө яаж л болохоор өргөлөө өстэй янз янз бодгосоор байгаа ирэл тэгээд за ямар ч байсан л замаа дуусгах шүү гэ. Яг замаа дуусгах гэдгийг сэтгэлдээ айгуу сайн яг өөртөө айгуу ярьж байгаа хэрэг. За ингээд өвдөн угаасаа амар хэцүү байна. Тэгтэл энэ чинь Бостон шүү дээ. Тэгээ Бостонд ирчээд замаа дуусгахгүй байна гэдэг чинь амар хэцүү байхгүй юу тэр чинь. Ямар ч байсан л замаа дуусгах. Тэр цаг бол надад ерөөсөө хамаа байхгүй. Замаа дуусгах гэдэг тийм л мессежийг өөртөө өгөөл өөртөө яриад. За тэгээд гүүхтээ яах вэ гэл ингээд одоо нэгэнт ийм болцсон гэл. Тэгээд за одоо өмнөх өдөр нь багш руу за одоо яах вэ багшаа. Одоо ганц арга заагаад өгөөч гэдэгсэн чинь за одоо ёстой нэр хэцүү байна таныг бол одоо ингээ гүйлгмээргүй л байна.
дээ тий. Магадгүй энэ чинь ингээд ноцтой илүү ноцтой юм болоод юу яах юм бэ? Тасалчуул яах вэ? Энэ бүр амар хэцүү байхгүй. Тий. Цаашдаа гүйж чадхаж болчих юм билүү мэдгүй шүү дээ. Тэгэхээр за ерөөс та одоо тэгэл яг л гүүнл гэдэг байгаа бол одоо тэгэл тэпэр л маш сайн наагаараа айгуу сайн ороогоороо тэпл хэрэглээрэ гэдэгс аахгүй. Тэгэхээр за одоо өөр яах боломжтой байлаа гэдэг ингээд би ингээд Монголд байхасаа эхлээл үзэл байгаа. За миний хөл одоо яг ийм байна. Яг ийм шинж тэмдэг илэрж гин ингэж ийм арга хэрэглэхээр гайгүй болж гин ингэчгээр буруутчаад байна гэл ингээд судлаад үзээд байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь ингээд яг марафонд гоохот за одоо ингээд тэр нөгөө нэг Gemini дээр тэгэж гарсан байхгүй. Яг ийм нөхцөл байдалтай байгаад байна. Ингэж тэгж ингээд сайн алхам тутмаа оруулаад ингээд гэсэн чинь нөгөө гүүх алхах хоёрыг ингээд хослуулахад байх хэрэгтэй. Алхах гүүх хоёр Ахиллес дэрж байгаа ачаал нь шал өөр. 9 минут гүгээд 1 минут алхаад гэдэг тийм зүйл үүж байгаа. Тэгэхээр энэ тийм хэрэгтэй гэж үгээд би ерөөсөө тэр юугааг байхгүй ямар сони ингээд хизээч тэгж үзээгүй болохоор чинь мэдэхгүй надад аюу сонир санагдсан байхгүй. Тэгээд за ямар ч байсан л үзээ би надад одоо ямар ч өөр арга байхгүй байгаа байхгүй. Би ямар л арга боломжтой гэж байгаа тэрийг хэрэглэхэд бэлэн байгаа байхгүй. Тэгээд гараад за яг гараан дээрээс гарлаа. Тэгээд за яаж эдийгээ тохируулах вэ гэдээ тэр чинь айгүй хэцүү шүү дээ. Ингээ гүүгээ явж байхдаа 9 минутыг хараад тий. Яг цаг хараад 9 минут. За 9 минут болчлаа. 1 минут алхахыг гээд тий ингэнэ гэдэг чинь тэгээд 42 км-ийн турш тэгнэ гэж айгүй хэцүү байхгүй. За яах вэ гэдэг ингэжсэн. Цаган дээр интервал оруулчихгээд тэгээ интервалаа 1.5-аар юугаад заагаад 1.5 км-ээр гүүн тэгээд 1 минут алхах гэдэг тохироо явчихдаг. 42 км-ийн турш. Тэгжэл тэрийг эхлүүлэл тэгэл 42 км интервал гүгэл гэсэн. 42 км-ийн турш. Гэхдээ би яг нөгөө нэг хэрэв би яг энийг алдаад юм уу ямар нэгэн юмны зүйл буруу хийхэд надад ямар амар том эрсдэл учрах боломжтой байлаа гэдгийг өөрөө мэдж байгаа болохоор би бүр яг яс барьсан. Тэгэл гараад л ерөөсө хүмүүсээс гарааныхаа өөрлөөр перк гэж алгуулж байгаа шүү дээ. Тэгээ манайх ч нөгөө нэг одоо 3 дугаар веб байсан. Тэгэл би баг вебийнхаа хамгийн сүүлд орж ирсэн байгаа. Гэхдээ тэр мөр бол ерөөсө хамааралгүйгээр би яг хийх ёстой. Би яг энийг л хийх ёстой гэдэг тэр бодол амар хүчтэй байсан болохоор би бүр нэг ч алдаагүй яг 1.5 км төрч цаг дуурахад шууд зогсоол алхаад тэгтээ тэгж 9 минут гүгээд 1 минут амархаар хөлстэй алхахаар хөл аягүй сайн амардаг юм байна. Ахиллес бүр шал өөр ачаал ирдэг юм байлаа. Ёстой сайн. Тэгж явсаар байгаад 42 км-ийн турш нэг ч алдаагүй яг тийм интервал хийсээр байгаа л орж ирсэн. Тэгээ ямар ч байсан замаа дуусгасан. Тэгээд амар нөгөө нэг өвдөлт маань амар ноцтойгоор сэтэрж илүү өвдөөгөө яг мэдээж баг зэрэг одоо ингээ хавдцсан баг зэрэг хавдцсан өвдөлт нь арай илүү. Тэгтээ тийм нөгөө нэг миний айжсэн шигээр тийм амар ноцтой зүйл тохиолдоод маш их баярлж байгаа. Бостны хөхт ингэр дүрслээ. За баяр хүргэе. За одоо яг Бостон марафоныхаа талаар үргэлжлүүлж ярих гэж байна. Тэгээ Хандагийн хувьд Бостон марафоны яг энэ 2-3 өдрийн ямар гой дурсамжууд санагдаж байна те? Ямар мэдрэмжүүд төрсөн, юу онцгой санагдсан. Тэгээ энийг үзэж байгаа хүмүүс бас хуваалцах сонин садан зүйл ингээд гой чөлөөтэй те? Ямар нэгэн дөрөнгүүгээр гой чөлөөтэй хуваалцахыг хүсье. За тэгэхээр хамгийн түрүүнд юу хэлэх үү гэхээр Бостон марафоны зам нь бол их өрмөц зам юм байна. Тэгэхээр жирийн миний одоо урд нь гүйсэн 3 марафон ба шүү дээ. Дандаа ийм тэгшгэн ийм шулуун зам дээр гүйсэн байгаа байхгүй. Гэтэл чинь энэ Бостон марафоны замын онцлог нь ингээд ерөөсө шулуун зам баг байхгүй. Ингээд нэг өгсөөлтөй та нар харсаж нэг уруудаал нэг өгсөөл уруудаал ингээд яваад байдаг. Тэгэхээр ингээд бэлтгэлээч гэсэн үг нь тэрэндээ тааруулж хийх ёстой байсан байна. Тэрийг бол би нэлээд сүүлд мэдсэн. Одоо яаж мэдсэн гэхээр ингээд айгүй азар Facebook дээр харж байсан манай Америкийн нэгэн улс амьдардаг Альма ихчгээд Альма ихчманти видео оролцсон байсан. Тэн дээр айгүй юм хэрэгцээтэй мэдээллүүд байсан. Нэрийн. Тэгээ тэр мэдээг яг л орохынхаа өмнө сонсоод их олон мэдээлэл авсан. Тэгээ тэр хэрэг болсон. Гэхдээ ер нь өөрөө тэр олон даваануудаас жоохон сүрдсэн байсан. Тэгэл яг Google ихэлсэн чинь ер нь бол хэцүү юм байна мэдээж тий. Гэхдээ би бас жоохон хаширсан л та жоохон өөрийгөө нөөгөө яваад байсан. Тэгээ ямарсан тэр даваагаа давсны дараа ч гэсэн ер нь хид хідэн газар жоохон хурд хийх боломж байсан.
гэж жоохон нөөж явсаргаал ер нь бол гэхдээ сүүлийн хэсэгт нь хурдаа нэмж чадсан. Тэр нөгөө negative split гэдэг чинь сүүлд нь ингээ хордолж чадсан. Тэрийг бол хийсэндээ ер нь өөрийнхөө цагт айгүй сэтгэл хангалуун байгаа. Тэгээ 3 цаг 33 минутаа эргээд хийсэн. Яг адилхан. Яг хувийн рекорд дээр явсан. Хувийн рекорд юудаж арай чадаагүй. Тэгээ сүүлийн нөгөө нэг километрүүд дээр ер нь нөөц байсан байна гэдэг нь мэдэрсэн үү те. Нэг ядрахгүй орж ирсэн. Нэг ядрахгүй орж ирсэн. Амьсгаач гэсэн их гоё ингээ онгоцсон орж ирсэн. Тэгээд хүчтэй орж ирэх бас айгүй гоё мэдрэмж те. Нэг амар ядарч бодрахгүй те. Айгүй ингэж минь дээр амлагдаж орж. Би их чигээ нөгөө хүлээж байгаа гэдгийг айгүй бодсон. Миний их чи одоо тэр 600 метрийн өмнө намайг ингээд хүлээж байгаа шүү гэж бодохоор айгүй хүч өгөөд. Тэгээд их чигээ олж харж чадсан. Тэгээд айгүй баяртай орж ирсэн. Тэгээд өөр хоёр дахь юм тийм Босны марафоны нэг онцлог нь юу вэ гэхээр ингээд жирийн марафонд чинь нөгөө пейсмейкер гэж хүмүүс гүйдэг штеп. Одоо хурдныхаа ингээд баримжааг авахын тулд одоо цагийн заат ингээд зүүцсэн тий 3 цаг 40 минут 4 цаг ч гэдэг юм уу тий харуулаад тэгээд тэр хүмүүс ингээд дагаа гүйх юм бол та ер нь тэрнтэй ойролцоо цагт баринд орох юм гэж тооцдог штеп. Баримжаа авах тийм цаг. Тийм пейсмейкер байдгүй юм байна. Ягаад тэгэхээр Босны марафон чинь яг нэг цагийн болцол хангацсан хүмүүс. Тийм цагийн болцол хангахтаа яг нэг хэмжээнд хангасан хүмүүс нь нэг групп болж ингээд хуваагдаж ордог. Тэгэхээр ингээд таны ойр тойронд гүйж байгаа хүмүүс чинь дандаа тантай адилхан пейсерт адилхан хурдаар ингээд хамтдаа ингээд группээр явхаар тэр их гой санагсаад тэгэхээр тэглэх хүн байхгүй хин нэг гүйцэх шаардлагагүй хин нэг нь таныг төрүүлэхгүй тийм санааны хувьд хэцүү даруулахгүй бүгд л ингээ адилхан яг нэг голын ус урсж байгаа юм шиг надад тийм санагдсан шүү дээ. Ямар ч тийм стресс байхгүй урд ингэж хүмүүс тэглэхгүй энийх гой ингэж урсгалаар явсан. Тэр их сонирн байсан. Тэр ер нь их зүгээр юм байна гэж бодсон. Тэгээд хамгийн гайхалтай тэр үнэхээр зохион байгуулалт бол асар өндөр. Тэр 30 мянган хүн гүйж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бүгд ингээд хотын төвд уулзаад автобусанд сургуулийн автобусаар 30 мянган хүнийг тэр бариар гараа руу зөөж байгаа тий. Бүх хүмүүсийг зөөж дуусаад гүүх цаг ингээд товхолцсон байгаа шүү дээ. Тэгэхээр яг цагтаа эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд нэгдүгээр хоёрдугаарт ингээд марафоны замын турш ингээд бүх хот тосгонуудад хүмүүс ингээд зогсож байгаа тий хөгжөөнд дэмжих. Хот руу ингээд босс руу яг орж ирэхэд бүр арай л гоё тий. Битүү хүмүүстэй тийм маш их урам өгөөл хизээш ийм уур амьсгалтай марафоны би гүйж үзээгүй. Энэ үнэхээр баруун газар бүр чигт үжирж ирсэн шүү дээ. Гайхалтай олон хүмүүс тий. Тэр үс пик хүмүүс ингээд хөгжөөнд дэмжил Монголиа гэл тий. Монголиа гэж одлоо. Битүү хөгжөөнд дэмжих зайгүй болсон шүү дээ. Тэгээд яг пост руу орж ирж байгаа юм байна гэдэг. Тий яг мэдсэн. Тийм тэгээд ер нь маш их гоё өндөр сэтгэл авсан. Миний хувьд үнэхээр гайхалтай ийм дурсамж үүсэж байгаа. Тэрийг бол өөртөө их бодсон. Энэ үе мөчийг аягүй сайн ингээд шингээж чадгалаар энэ бол үнэхээр гайхалтай. Тэгж давтахгүй ч гэж магадгүй бид мэдэхгүй шүү дээ. Юу болохыг ирээдүйд яг одоо мөчтэй энийг маш сайн одоо тогтоож аваарай гэж бодсон тийм. Өөр нөгөө өмнөх 3 марафоноос ялгаатай тийм өрөмөц юмнууд юу байсан? Одоо саяны тэр дурдж хилдэгтэй пейсмейкер усны цэг айгүй олон байсан. Тийм усны цэг их олон байсан. Бас жели өгсөн. 3 газар нөгөө мауртын жели. Тийм нэг жижиг алдаа гаргасан юм. Тэрийг ярьчих. Ер нь бол марафонд гүөхтэй урд нь хэрглэж үзээгүй юмнуудаа бол хэрэглэх димий гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд яг нөгөө жоохон хүнтэй битээр ярьж явж байгаад анхаарал сулраад ингээд спорт ундаанууд байдаг шүү дээ. Тэднэрийг аваад уухаар нь би дагаад аваад ууцсан байхгүй юу? Яг гүөхөх өмнө. За тэр яасан гэхээр яг гүгээд эхэлсэн чинь миний ходод гизээ маш их өвдөд бүр ингээд зангирч өвдөд. Тэгээд ингээд атраад баг бич гүйж чадахгүй болох нь гэсэн гит юм айц төрөд. Тэгээ яана гэл ингээд бодсон. Тэгээ би яг алдаа гаргаснаа мэдсэн л дээ. Огт хэрглэж байгаагүй тэр спорт ундаг тэндээс те зохион байгуулж байгаа хүмүүсийн ширээнээс аваад уучихгүй юу. Би уг нь бол зүгээр өөрийн дассан желигээ би SIS гэдэг желийг хэрэгэлдэг. Science in Sport гэдэг. Тэр желигээ идээд тэгээд цэвэр ус уугаад усыг бол байнга авдаг. Марафоны зохион байгуулагчаас авдаг. Тийм хоёр юм хэрэгэлдэг хүн чинь дээр нь болохгүй те дасаагүй юм а хэрэглээд тэгээд эхний хэдэн километрт айгу өвдөд хэцүү гүйсэн.
Тэгээ яванд ашгүй нөгөөх чинь тавираад гайг болохоо тэгээ жоохон санаа амраа. Тэгэд айжсэн жилигээ дараа хойноос нь идэхээр яах бол гэд. Тэгсэн зүгээр яг хүний дассан юм бол дассан л байдаг юм байна. Тийм учраас ер нь марафон гүгчтэй ер нь хандаж хэлэхэд ямар нэгэн шин юм марафоны өдөр хэрэглэх дэмий юм биш шүү. Ер нь хувцас ч гэсэн яг дассан хувцас, яг бэлтгэл хийсэн хувцас, бэлтгэл хийсэн бүх юм тий яг тэр үед л хэрэглээрэй гэж хэлмээр байна тий. За медалийн талаар ямар сэтгэлтэй байна? Медаль бол үнэхээр гоё. Алтан медаль аа. Тийм маш гоё. Энэ жил чинь нөгөө 130 дахь марафон болсон учраас тэгээд илүү ийм гоё үнэхээр чанартай тий. Их л алтан медаль шиг ийм гоё медальтай болсон. Энэ куртхны талаар сэтгэлээ оолсон ш. Куртхны талаар надад өнгө их таалагдчих их гоё ийм цэнхэр шар өнгө хосолсон гоё тий. Содон өнгөтэй. Тэгээ энэний талаар бас тодорхой юм дүрм төөхөд байд юм биш үү? Тэр талаар бас. Нэр нэг их альмагч нэг хэлжсэн. Энэ юуг бол курчгийг марафон гүгээгүй хүмүүс бол өмсдгүү маа гэсэн нэг тийм дүрм байдаг юм. Зүгээр хөгжөөнд дэмжигч гэж ирсэн хүн бол ингээд хөдөлж аваад өмсч болохгүй нэ тий. Ер нь бол зөвхөн гүйсэн хүмүүс. Марафоноо гүйж дуусгасан хүмүүс өмсдөг. Хүндтгэдэг тийм. Ер нь Бостон марафон чинь үнэхээр алдартай. Тэгээ түүхэн би бас ягаад нэг Бостонд орё гэж бодсон нэг жишээ юу гэхээр тэр түүхэн марафоноос гадна анхны эмэгтэй хүн Бостон марафонд гүйж үзсэн байгаа. Гэхдээ яг нөгөө өөрийнхөө эмэгтэй нэрээрээ биш. Тийм G гэл ингээд нөгөө товчсон байдлаар бичээд орсон. Тэгээ нэг тийм замын дунд ингээ нөгөө зохион байгуулагч эрэгтэй хүмүүс тэр хүнийг бойлуулахаа ингээ татж байгаа. Зарим хүмүүс ингээ хамгаалж байгаа тийм зураг байдаг. Тийм. Тэр хүн ингэж гүйсний ачаар Бостонд анхны эмэгтэй хүн гүйсний ачаар бас эмэгтэй хүмүүс марафон гүйж болно гэсэн тийм дүрм дараа нь гарсан байдаг. Тэгээд тэр бас бэлтгэд эмэгтэй хүний хувьд тэ битэрийн хувьд бас бэлтгэд дэмбэрэлтэй юм уу гэж тэгж сонгосон байгаа. За баярлалаа. Өөр бас гоё хуваалцах юм байвал бодож байгаарай. Нэг раунд дараагийн раунд дээр ирье. За Бацаурилуу микэ шилжүүлээ. За яг адилхан асуултыг Бостонтой холбогдлоо тий гоё дурсамж мэдрэмжүүд хуваалцах зүйл байвал. Яа тэгээд нөгөө бас нэг бодож яваагүй Бостон чинь тэгээд гөрөөд ирдэг юм байна. Тэгээд нөгөө монголчууд нэг 9 тог нэг бэлэгшээдэг штэ. Миний яг 9 дахь марафон. Тэгээд яг би одоо 22 оноос өнөө хүртэл нэг 9 марафонд гүйж байгаа. Тэгээд 8 улсад гүйж байгаа юм. Тий. Тэгээд одоо Бостонгийн онцлог бол үнэхээр л нөгөө монголчууд нэг морины уралдаанаар эквард гэж ярьдаг штэ. Тэр шиг нөгөө насаар нь хүүсээр нь ингээд хамгийн олон хурдан хүмүүнийг шигшиж яваад байгаа байхгүй тийм ээ. Тэгээд энд эрэхтэй за 30 мянган хүнгөөн цааны яач нэг талаар нь орчихсон гэж мөрөөж байгаа шүү дээ. Тэгээд яг сансыг бодоход Бостонгийн зам надад бол амархан байсан. Тий, ерөнхийдөө сүүлийн нэг 15 сарын хугацаанд Бостонд орохын төлөө 3 марафон 25-нд гүйлээ. Яг нэгээр нь qualify одоо болцсон болохоор тэгээд нөгөө тэр хүссэн 3 марафон маань бүтлгүүтээд тэнцээд өнгөрсөн тэгшин чинь сая 3 сар Токио гарч ирээд тэгээд Токиогоон гүйчихсэн ерөнхийдөө форумыг халдаагүй тэгээд яг нөгөө бид нар ч одоо ингээд гадаад ялангуяа цөөхөлөө явж байгаа хүнтэй бас нөгөө рискийн бодох хэрэгтэй шүү дээ эрсдлээ тэгээд яг зүгээр жоохон хаширлаа тэгэл ямар ч суг нэг хамгийн сүүлийн марафон дараа нь нэг тодорхой марафон байхад 50 гэж бодсон боловч нөгөө хэвлэл мэдээлэл нь ингээл Бостон ч аймаар тэр сүүлийн нэг дөрвөн нөгөө Ньютонгийн дөрвөн хийл гэж толгод гэдэг байгаа шүү дээ монголоор бол хамгийн том нь бүр нөгөө heartbreak нөгөө зүрхийн чи эвдлэх толгой байгаа. Тэр бол тэгэл аим шиг л яриад. Тэгэл их нөөсөн яг хоо тэгээд ёс жоохон хөлний асуудалтай сүүлрэг уруу нэг гүүхэр жоохон нөгөө яг хиний ганагийн бэрхтэлтэй дөхөөтэй миний ахилсаа бүр болчоогүй мөртлөө ингэж яг асуудалтай байгаа байхгүй юу сүүлийн хэдэн сар. Тэгээд жоохон ингээл юу гайгаал. Өөрийгөө жоохон барай. Нөөж яваадсан биз? Нөөж явж байгаа л тэгээд нөгөө хиний
хандагийн хэлээр яг л нөгөө жоохон ингээл гүйцгэл байсан. Ааха. Ингээл тийм мэдрэмжтэй. Тэгтэл ингээл нөгөө тэр одоо Тэр олон толгодог яаж давна гэж бодоод нөөцлөл ямар ч тийм нөөц нэг шахаагүй тэгээд авцсан шүү дээ. Ааха. Тийм тэгээд сүүлийн нөгөө тэр үзэгчдийн тэр дэмжиж байгаа байдал бол Бостон бол ерөөсөө яалтчгүй тасархаа юм байна. Ааха. Яг үнэ. Амар тийм мотивац авсан шүү дээ. Ааха. Тэгэл би нөгөө камертайгаа явсан. Тэгэл ингээл хүмүүс ингээл орилж байгаа газараар ингээл урдуур нь ингээл өөрөө гүгээл бичлэг хийгээл сүүлийн нэг 2 3 майлн дээр бол янз бүрийн тийм бичлэгнүүд олон хийсэн. Ааха. Тэгэл ингээл нэг 2 300 м ингээл хүмүүсийн урдуур гүгээл бичлэг хийгээл ингээл пэс харахаарч ой 3 өдөр орсон. 3 өдөр орсон. Яг л нөөц байсан. Тэгтээ бол яг зүгээр дараагийн маратон байгаа. Бас тийм нэг наадам нэгээр дуусахгүй гэдэг шиг. Тийм тэгээд дэртээ тэргөө ирсэн Бостон гүөх бол нэр төрийн хэрэг шүү дээ тий. Тэгээд 6 монгол хүн гүйсэн гэж байгаа юм. Нөгөө Монголын одоо гүйлтийг 20 жил дэлхийн олимпиад дархалж байгаа Сэрод гавь. одоо Сэрод гавьт мань гарсан юм байна. Одоо хэд холын олон улсын хэмжээний мастер одоо Баатаржин маань байна тий. Баатар бол. Тэгээ Ганаа маань байна ингээд бас олон улсын хэмжээний мастер хэд холын. Тэгээд ийм хүмүүстэй. Тэгээ бас ингээ 3 маратонд өгөөд Бостонд орсон. Ийм мундаг хүмүүстэй гүйлээ штэ. Тий. Тэгээд сэтгэл их өндөр байна. Тэгээд медаль энэ төр бол арай л гоё. Ааха. Тий. Тэгээд хөв зөхөөл юм уу яг миний ингээд нөгөө маратон том маратонууд их толоо гэж яриад байгаа штэ. Энд ер нь ингээд нэг түүхэн жилээр очиод байдیں۔ Ааха. Чикаго 45 жилийнх нь ойгоор Берлин 50 лөө даад лөө. Берлин 50 жил. 50 жил. 23 онд Чикаго маратонд очиход Кельвин Кептом гээд дэлхийн рекорд дэвжээлээ. Тийм шүү дээ. Берлинд 24 онд бас 50 жилээр ноцсон. Асар их гоё медаль юм алтлаг шар том. Тэгээд тэн дээр болохоор юуны нөгөө хамгийн олон хүн маратон гүйж дуусгасан дэлхийн рекорд 24 онд Берлинд эвдэгжсэн. Ааха. Тэгэл бид нар бас цацтай өчигдөр Бостонгийн маратонд 25 оны эрэгтэй эмэгтэй хоёр нь хоёулаа төрүүлээ. Эрэгтэй нь бүр рекорд нөгөө course рекорд эвдчихлээ шүү. Тэгээд тэр дэмжиж байгаа хүмүүс тэр олон нийтийн нөгөө ажиллаж байгаа хүмүүс сайн дурынхан тий сайн дурынхан 9000 хүн ажилласан биш. Харин тэгэл тэр цэрэг цагдаа энэ аюулгүй байдлыг үнэхээр сайн хангасан байна. Тийм байна. Хэдийгээр яг Америк нэгдсэн улсад өөрийнхөө газар дээр тайм болоогүй ч гэсэн дайн байлдаантай мэдээж ард түмэн жоохон тиймэрхүү л үе тий. Тэгтээ бол энэ маратоноо ямар гоё зохион байгуулдгийг тий. Харин тий. Янзтай үнэхээр гайхалтай. Өнөө өглөө би лифтэнд нөгөө готроо ирж байгаа лифтэнд ороод тэгсэн нэг юм настай дөө өглөө ажилдаа явж байгаа болтой нэг юм нөгөө ажлын цүнхээ барьсан гэдэг өвгөө лифтэнд орж ирснэ. Би нөгөө юм Бостонгийн мөмсөг байсан л да. Нэг Абутын 6-гийн нэг юм күртэгтэй. Тэгсэн ингээ нүдний шилнийхаа цаанаас харснаа намайг нэг сони ингээ гин юм сони харж байгаа гэх тэгснэ. Нүдний шилээ арчснаа ингээ харснаа. Чи өчтөр гүйсэн үү? За за. Ааха. Тэгээ гүйсэн гэсэн чи баяр хөргий хэдээр гүйсэн гэдэг. Тэгээ 3.18-аар орсон гэсэн чи өөстөө сайн байж тэгээ. Тэгээд ингээд нийт нөгөө нэг уур амьсгал нэг гоё юм аа. Хот даяараа энийг их онцгой юу тий. Амар гоё юм тий. Хүн болгон их гоё асуугаад баяр хүрээлэг. Congratulations гэж. Тэгээ ялангуяа одоо Монголд байгаа одоо манай залуу үеийн одоо гүү сонирхож байгаа хүүхдүүдийн төрд бол асар их боломж байна. Харин Одоо бид нар чи ингээд ярихад бол үндсэндээ бараг бүгдөө 40 гараад бараг гүгээд гарцсан юм уу? тий шүү дээ. Тэгэд одоо өнөөдөр 20-тэй 30-тэй 10 хэдтэй гүйж байгаа хүүхдүүд миний дүүнэрт бол нэр маш их боломж байна. Тий шүү. Бостон бол нэр Монголын төр тий хөхөө өвлийн хүйтэнд халуун зуны наранд хаврын гавсарганд тэгж тэнд бэлтгэл хийгээд ирсэн хүнд бол Бостонгийн зам бол асуудал биш үү? Гайгүй. Өндөрлөг газар. Тий өндөрлөг тий. Бид нар одоо Европын нам газраас Монголд очиод гүөхүүд яг мэдрэгддэг байхгүй ингээд амьсгаа ягаад тэгэхээр тэр Монголд бэлтгэл хийж байгаа хүмүүс бол тэр нам газар одоо Европ шиг юм уу Азийн нам газруудад бол аюул сайн гүөх боломжтой. Тэгээд одоо Бостон дэрснийхээ моготойгоо уулзаад ингээд номыг авсан байгаа. Ааха. Энэ бол бас нөгөө их хэлээрээ яаж гүйлтийн нөгөө яаж гүйж эхлэх үү? Яаж бэрхшээл саадыг даван туулах уу? Бусад нөгөө нэг үр дүнгүй нөгөө юу гэдгийг одоо нөгөө нэг нийлэх, найс нөхөд янз бүрийн юмыг яаж гасах уу те? Зорилгоо хөнтөө яхад бол нэлээ мотив зөвхөр гоё юм байлээ. Тэгэд хэрвээ одоо бид нар бас нөгөө нэг 100 сонссон дэг үтсэн дээр гэж ярьдаг шүү дээ. Яг Бостон маратонд гүйцэх хүмүүс ингээд сууж ийн. Тэгээ та бүхэн бол одоо сэтгэл энэ төр ингээд авах юм бол Монголд одоо ингээд манай Баатара, Ганаа энэ төр тий
Тэгээд нөгөө ингээд чат мод амар уриалгах. Би нөгөө ерөнхийдөө дагдаг л да сошиалор. Тэгэл нөгөө гүүж байгаа юм хараад байгаа болохоор гүүдэг юм л гарч ирж байгаа юм шиг фэйсбүүкэнд чи. Тэгээ би яг Dublin скел онгоцон дуу ингээд суухгүй явж шин чи. Яг тэнгэр даатгал гээл хин тэнгэр капитал гэсэн. Капитал тий. Хин Баатра гана хоёр яг нөгөө явж байгаа бичлэг байгаа байхгүй. Тэнгүүд би мессеж хийхгүй. Өөш босны явж байгаа Монгол гэсэн чи. Ерөөсөн бот гээл хэдэн секунд дараа шууд тгий гээл амар гоё тий. Тэгээд амар уриалгахан хүлээж аваж ингээд танилцлаа, сайхан байна. Тэгээд зөндөө төршлөг хоромтлуулаа. Тэгээ бүгд бид нар ч Монголчууд цөөхөн шүү дээ. Тийм шүү дээ. Бид нар аль болохоор хаа явсан ингээд нэгэндээ дэмтэй, тустай ингэж төршлөгөө хуваалцаж явж ижил эцээ эцэд бид нар хөгжиж шүү дээ. Тийм. Хичээл хэлэх байна да тий. Энэ хотын годамжинд ингээд хэдэн өдөр нэг юм уур амьсгал нь айгүй гоё байгаад шүү дээ. Гадуур таарсан хүмүүс ингээд баяр хүргээл тий зүгээр жирийн хүмүүс ингээд баяр хүргээл. Тэгээд энэ сайн дурын ажилтнууд нь ямар ч гоё байд. Тэгээд цэрэг цагдаагийнхан ингээд тэр замын аюулгүй байдлыг хангаад. Тэгээд би ингээд Google явж исэн чинь яг надтай цуг гүйжсэн хүн тэр нөгөө ийм цэргүүд замын хажууд ингээд зогсож байсан шүү дээ. Тэгж яах thank you for your service гэж байгаа байхгүй юу. Өөрөөр ингээд энэ замыг гоё юм аюулгүй байлгаж байгаад баярлалаа гэдгийг хэлж байгаа. Тэр надад аюул гоё санагдсан. Тэгээ би тэрнээс хойш ингээд сайн дурынхантай таарахаараа та нарт ингээд аюул их баярлалаа. Аюул гоё гэдэг. Тэр сэтгэл хүн чинь нөгөө анзаарахгүй байгаа байхгүй тий. Тэгвэл хүн дэгээ хэлж чинь нэрээ энэ хүмүүсийн аж тусаар энэ бидний ийм гоё гүйж шүү гэдэг хүн анзаараад тэгээ тэр хүмүүст ингээд баярлалаа хэлж чинь надад бас өөртөө аюул гоё санагдсан. Тэш нөгөө Angel Running channel гэдэг одоо энийг аваад харуулчих би заа. Ийм энэ товтой гүйсэн байхгүй юу? Тийм. Тэгэл ерөөсөө ингээд нэг нөгөө амар чир болж байгаа шиг хүмүүс ч. Нэг ийм гоё удаалагтай ингээд гүйсэн. Тэгэл ерөөсөө ингээд тэр нэг 10 хөөрөлж байгаа бол баг хагасл Монголиа гэж байна. Аяг бичсэн байна. Тийм, go Mongolia гэл амар гоё. Тэгэл тэр чинь ингээд нэг бид нар ингээд арай үргүүд явчих байгаа шиг байна. Шаад. Тэгээ бүр гоё ингээд бичлэг хийгээл их гоё явсан. Амар гоё дурсамжтай. Бас нөгөө үзэж байгаа хүмүүст хэрэгтэй байж магадгүй нэг Бостон марафонд орохоор нэг анхны марафонд орохдоо нэг фейлдсэн гэдсэн шүү дээ. Яг ямар пүүз буруу сонгосноос болоод ямар алдаа гаргасан. Тэрийг бас хэлчихвэл хүмүүст хэрэгтэй байж магадгүй. Тэгэлгүй яг тий юу Бостон нөгөө зорьсон яг Бостон цагийн болцол хангыгээд 24 онд Берлинд гүйсэн. Тэгсэн чинь Берлин болохоор тэр жил нөгөө Гиннесийн нөгөө рекорд явсан олон хүн гүйсэн гэж ирсэн шүү дээ. 54,000 хүн гараанаас гараад тэгсэн чинь Берлиний зам чинь нарийнх юм л. Тэгээ жон гараанаас би нөгөө өөрийн гарах корл буюу одоо гараанаас арай хойгоор гарчихгүй. Улаан хүмүүс нөгөө олон хүмүүс шин ерөөсөн наашин цааш явах газар олдохгүй. Тэгээд тэнд нэг бараг 2 км илүү гүйсэн шүү дээ. Тэгээд тэгж болдгоо мал гарах юмнаас л гаравал би зүгээр байт юм байна. Тэгээд жоохон гомдолтой тэгээ Берлинд одоо нөгөө зохион байгуулагчдын жоохон би Берлинд гүйхгүй юм уу гэж хэлж байгаа юм чи. Тэгээд дараагийн маратон шууд Английн Манчестерыг сонгоод Манчестер гайгүй замтай гэсэн гээд тэгээд Манчестерыг сонгоод нэг аваад нэг удаагүй гутал өмссөн юм аа. Шинэ гутал. Яг нөгөө шинэ юм нөгөө төвшөлт байхгүй тэр байхгүй. Аваад нэг 2 гүйлтэнд өмссөн нэг 21 км тэгээд нэг жижиг гүйлтэнд гүйсэн чи айгүй эвтэйг байсан. Тэгээд Манчестер очоод бэлтгэл гайгүй болол гэж бодож байсан. Бостонгийн цаг хийнэ гэж очсон. Эхний хагасыг бол ер нь боломжийн нэг 90 орчим минутанд дуусгасан юм болоо. Тэгээ уг нь дараагийн хагас дээр ингээл дуусгах нь гэж явсан чинь цагаагаар яг нэг 26 градус байсан. Ерөнхийдөө Ирландын цагаагарыг бол дулаахан халуун талдаа байсан. Тэгээд ерөөсөө 20 км-ээс хойш ингээл хүл чимчгнээд явдаг. Тэгээд ерөөсөө гүйсээр гол сүүлийн 10 км дөрөөс нь шахаач тэр явахгүй ш. Тэгээд дуусаад тэр өдөр нөгөө гутлаан талжимжиг буцаал өрөөний нисэж байгаа ш. Маргааш өглөө ажилтаа. Маргааш өглөө ажилтаа гэж. Тэгээд маргааш өглөөний ажилтаа явахынхаа өмнө гутлаан тайлаа харсан. Юу гутлын өмсгөөс нөгөө өмнө ингээ харсан чи бүр ингээ улан тэр зэгний цэвэрэгдсэн. Тэгэхээр тэр бас нөгөө дассан газрын давуу зөөлөн гэдэг шиг яг тийм нөгөө хэрэгэлдэг юм аа хэрэглэх хэрэгтэй. Ер нь тийм уралдаан тэмцээн дээр. Тийм шүү. Төрших юм бол тэр нөгөө бэлтгэл хийж байгаа хугацаанд хийгээл. Яг үнэ. Тэгээ Манчестер дээр 3.17-оор гүгээд цагийн бол нь 3.15. 15 байсан тий. 2 минут илүү гүйцсэн шүү. Энд чимд хэлгээд тэгээд Манчестерийн монголчууд амар гоё коллектив.
амар гоё хүлээж авсан шүү дээ. Ааха. Ирландаас бид нэр дөрүүлээ очсон. Гүйлсээ гэж тэгээд 3 гүгчтэй. Ааха. Тэд нар бол янзыг хүлээж авсан. Энэ бишим гэлэхэд бол өстой янзтай. Манчестерд бол манай монголчууд бол гоё коллекцаатай тэгээд гүйлчтэй амар гоё дэмжин. Тэш нэг гэдэг. Нэг одоо нэг тийм нэгч байгаа алтан зул гэдэг лөө. Бүр ингээд гэрийнхэн гадаа нөхөртөг ингээд Монгол говцаараа гоёод талбайгаа амар том дадлуу. Гэрийнх нь хажуугаар зам явдаг юм уу? Яг гадуур нь гарна тий. Ямар гоё. Наадия эгч вэ? Наадия эгчмээс гадуур гарна. Тэгээд тэр сэгүүдээр бид нар ингээд нөгөө Манчестер монголчууд ч урд өдөр бид нар хэлж байгаа шүү дээ. Тэдэн километр тэр байгаа, энэ километр энэ байгаа гэж. За. Тэгээ нөгөө яг ингээд нэг нөгөө ийм гадны маратонд явахаар чинь бид нар чинь нөгөө их нутгаас хол явж байгаа болохоор төрийн далбаа, тэнд хүн хүлээж байгаа төрхөрч амар гоё. Тэгээд янзын тийм гоё урамтай маратон байсан Манчестер. Гоё юм тий. За баярлалаа. За Ганагийн сэтгэлийг яг Бостонтод болоод сэтгэлээ сонстой. Та гараа амраах уу? Гайгүй байна. За. Бостонд яг би нөгөө нэг юунасаа бэртлээсээ болоод замаар дуусгах гээд тийм л зорилготой байсан билээ. Ерөөсөө өөр янз бүрийн бодрох, тийм цөхөө гаргахгүй. Тэгээ ингээд гүйж агаад ингээд нөгөө нэг айгүй өксөр уруутай шүү дээ. Өксөхөд ч уруудахад ч ингээд яалтчгүй угс ингээд нөгөө нэг ингээ хол гიშгэж ерөөс чадахгүй байхгүй. Тэгэхээр зүгээр л яг л хөлөө мэдрэл яв гэдэг даалгавар өөртөө өгсөн. Тэгэл ингээд доош хараад ингээ явж байсан чинь Бостныхан бүр нөгөө нэг хөгжөөнд дэмжигчтэй бүр үнэхээр гайхалтай байлээ тий. Тэгэл хүмүүс ингээд бүр орилол ингээд харсан чи бүр нохоо нүртэл нийлцээ орилж байгаа. Нохоо нүртэлтэй өө гэж бүр тэгэл бүр ингээд амар баярлж байгаа байхгүй. Тэр чинь ингээд бүр амар хайр хүрэл явж байгаа. Энэ нохоо хүртэлтэй дэм хөгжөөнд дэмжээ сурцсан байгаа байхгүй тий. Нохоо хүртэл тэгэж өө гэж нийлэлээ бүр эзэн цагаан нийлсэн бүр тэгэж орж нохоо хүртэл дэмжиж штэ гэж бүр ингээд хайр хүрэл тэгж байгаа чинь замаал дуусгана. Яг нөгөөхөр бодож байгаа байхгүй. Тэгэл яг ингээд өксөөл ингээд гүүгэл нэг нүцгэн байсан шүү дээ. Урдаа самбар ярьсан ингээд шаард ёо заас жинхэнэ галзуу дэмждэг гарууд байгаа байхгүй тий. Тэгээ явж хордон гөөхгөл тэр юугаа болголоо шүү. Тайзаа болголоо шүү гэсэн тий. Тэгэл тэр нөгөө нэг өксөрийг юу гэдэг лээ? Хамгийн сүүлийн өксөр. Heartbreak. Өксөр явжсэн чи би ингээд нөгөө нэг ингээд хамгийн ойрхон гიშгээд тэр яг хүлэнд айгүй ачаал бага ирдэг юм байлаа ахиалаас. Тэгээд айгүй ойрхон гიშгээл дээшээ станаар ингээд зүтгэжсэн байхгүй. Доошоо харцаас тэгсэн чил Merry Christmas гэдэг байхгүй. Ихэр нь гахал дээшээ ингээд харсан чи яг нэг санта зогсчихсан тий. Эрэгтэй санта. байсан. Бүр яг оригинал сахалтай юм айгүй урт цагаан сахалтай. Тэг бүр тэгсэн зогсчихсан байхгүй. Тэгээд бүр нэр яг тэр хөгжөөнд дэмжигчдийн хүчээр замыг дуусгаж байгаа байхгүй. Яг өөртөө ярьсаар гал нэг ингээл явсаар байгаа замаа дуусгах байсан баг та. Гэхдээ тэр хүмүүсийн ачаар тэр өвдөлтийг илүү бага мэдэрч. Би 18 хүртэл миний бүр ингээд хагилаас бүр өвдөдсөн байхгүй. Гэхдээ яг нөгөө нэг яг ямар тохиолдолд би зогсох вэ гэдгээ бас айгүй судалсан байгаа шээ. Яг ийм мэдрэмжээр ингэж өвдвөл шууд зогсон шүү. Замаас гарна ёстой юм байна. Тэр үнэхээр тийм тохиолдол яахан би дараагийнхаа марафонуудыг бодоод гарах хэрэгтэй байхгүй. Тэгэж бодчихсон байхгүй. Тэгээд яг тэр өвдөлтийг яг энэ ахиллесийнхаа өвдөлтийг яг мэдрээд ингэ явж байгаа. Тэгээд 18 хүрэл яг нэг өвдөлт одоо ингэ мэдрэгдэхэ болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэл яг нөгөө хөгжөөнд дэмжигчдийн тэр амар гоё одоо тэр чинь амар гоё уур амьсгал байгаа байхгүй. Тэрнээс болоод ч юм уу тэр өвдөлт ингэ хамаагүй бага мэдрэгдээд ингэ би ингээл тавираад эхэлж байгаа байхгүй. Тэгээд ямар ч байсан тэглээгээд нөгөө хурдаа нэмээгүй яг л зорьсон одоо нөгөө 6-20 песээр яваад барайл яваад өксөх уруудахтаа айл бол жоохон татаал арай жоохон тэгшг юм шиг байвал жоохон нэмэлтэй 6 лод хүлээл ингээл тэгэл яг нөгөө 1.5 дээрээ зогсоод ингээл явж байсан. Тэгээд юу гэж бодсон гэхээр энэ их өвдөлт одоо тэр амар өвдөд байгаа байхгүй. Тэгэл ингэж гүйсэн одоо миний хамгийн амттай ийм марафон байсан баг. Үүнээс хойш би ингээд гүүхтэй одоо ингээд хөл зүгээр болчихсон шүү дээ. Ингээд үнчин зүгээр л өвдөлт бол төр зурих байхгүй. Энэ зүгээр болно. Тэ? Тэг зүгээр болчоод дараа нь би ингээд гүүхтэй одоо нөгөө ийм амир хүнд марафон өвдөлттэй марафоны дараа би өвдөлтгүйгээр марафонд гүүхтэй яаж өөрийгөө шахаж болохоо бүр илүү шахах тийм эр зоригтой байх бах гэж бодсон. Дархлаа суусан. Тийм сэтгэл зүйн дархлаа суусан. Тэгээд дээр нь бас нөгөө Бостонд ийм гоё газар ирээд ийм мундаг хүмүүстэй танилцаад бүр ямар мундаг
Би бүр гүйж ирж та гэдэг. Оо вау гэдэг ямар гоё гүйсэн юм бэ гэдэг та нарын цагийг харж бүр айгүйх бахархсан. Ганаа бол бэрхтээ ихэд амар сайн гэсэн. Маш сайн. Тэр шантраад тэнд бол хүн бол замаас хаяа шүү дээ. Тийм шүү дээ. Ясиг ясиг гэдэг. Маш тийс. Хатан ухаанаар. Төвчээртэй. Яг нь сэтгэлийн ч төвчээртэй, биеийн хүчний ч төвчээртэй. Маш их. Бүр тэгээд та нараар бүр айгүйх бахархсан ш. Йоо ямар гоё юм бэ би бүр ингээ баярлаад байгаа ч. Би нөгөө орж ирээ хувцсандаа уцаа үлдээсэн байсан. Тэгээ хувцаа аваад тэгээд ганаг нөгөө трак хийж эхэлж байгаа байхгүй. Яг ингээд явсан пэсүүд нь ерөнхийдөө жигд байгаад харин за ямар ч байсан яваад байгаа юм байна гэж бодоод. Тэгээд 50 хувцас өмсөөд тэгээд нөгөө хөгжин дэмжих хэсэг рүүгээ явж чи замд ингээ үнгүү хоол кофе өгж ийн. Медалаа үзүүлээд авдаг байна. Тэрнээс хоол авч идээд кофе уугаад тэгээд яваад очиход ганаа явж л байгаа юм чинь. Тийм би чинь 4 цаг 30 гэдэг чинь юу лээ? Цаг 30 минутын дараа орж ирж байгаа гэсэн үг лөө тийм шүү дээ тий. Цаг 40 минутын дараа. Тий. Тэгээд Бацуур орж ирлээ. Би яг энэ зогч чинь Бацуур хүрээд ирлээ. Тэгээд бид тэр хоёлоо дэмжиж яад. Бигээс хандаа ирлээ тий. Тэгээд ганаа тасч аваад. Таагрыг айгу хүлээлгсэн баха тий. Айгу тэр орж буу халаад зураг даруулаад. Маратон Ингээд яач. хүн чинь ингээд маратонд нөгөө гутал өмсөд гүйж байгаа шүү дээ. Тий. Тэгсэн чинь бол одоо энэ ганаа бол өсвөр углаад гүйцсэн юм Харин биш. тэр бол үнэхээр Өсгийгөө доош. Тий нөгөө ахилс буюу одоо энэ шилбэний биш өсгөний өсбөний шөрмөс хэмтэлтэй учраас энэ гутлын хаарыг нуглаад доош нь гიშгээ тэгээд гүйсэн байгаа. тэр бол үнэхээр Одоо харуул даа ингэж гүйсэн байгаа. 42 км-ийг ингээд гүнэ гэдэг бол бас өмсөөд биш те зүгээр гутал. маш их төвчээр нөгөө шаарддаг. Гармина билүү Стравага харсан чинь 92% easy run хийсэн байна гэж юу гэдэг. Easy run хийсэн. Өөрийгөө шахах. Тийм хэцүү байдалтай гүснийг арм мэдэхгүй байгаа хэрэг. Гэтэ яг ганагийн нөгөө 3.10 гэдээр маратон дуусгадаг хүнд бол Гарма нөгөө тэр талаасаа бодсон байх л да. Ийм хүн энийг ингээ гүйчлээ амархан гүйлдэж дээ. Тийм визээр хийгээд орж ирсэн байна. Тэгээ бодохоор ард нь бол тийм изи биш байгаа шүү дээ. За, Бостон марафоны талаар бүгдээрээ сэтгэлдээ хуваалцлаа. Би товчхон өөрийнхөө сэтгэлдээ суулцжээ. Ер нь бол сая би сарын өмнө Сөүл марафонд 2 цаг 46:06 гүйгээд хувийн рекорд тогтооцсон байсан. Тэгээ Бостон марафоны замыг судлахаар угаасаа айгүй өксөр ороо ихтэй. Ялангуяа их 7 марафон дотор хамгийн хэцүү замдаа ордсон байна лээ. Тэгэхээр энд бол би бол PR-аа бол хийхгүй юм байна. Тэгэхээр өөрийгөө тэгж шахаж зовоохгүйгээр ямар ч 3 цагийг хагалж гүйл гэдэг зорилго тавьж ирсэн. Тэгэхээр нэг амар өндөр зорилго тавиагүй. Тэгтэл бас хүн чинь нөгөө боломж одоо бас сайн гү хийгээл дотроо болж байгаа шүү дээ. Тэгээ муудлаа гэхэд 3 цагийг хагалууд болно гэж ийм зорилго тавьсан. За тэгээд биеийн байдал, бэлтгэлийн байдал ер нь бол бүх юм аягүй гоё байсан. Тэгээ энэ дээрээ бидгээд юу нөгөө аягүй сайн унтаж амарч чадсан. Тэгээд цагийн зөрөөгөө бол ирээл бараг 21 цаг унтаад тэгээ цагийн зөрөөгөө гаргаж чадсан учраас ядралт бол байгаагүй. Тэгээ харцангуй гайгүй байсан. Тэгээ ямар алдаа гаргасан хэрэг яг тэр нөгөө замд байсан электролитээс би эхний 2-3 цэг дээр балгацсан байхгүй юу. Тийм ээ. Тэгээ тэр J2 холилдохороо яг ингээ гиз хямраад юм бэл. Тэгээ би өөр тэсэж явсаар агаад яг 20 км дээр очоо бүр болохоо агаад 0 орж тэнд 2 минут саацсан. Тий тэр хэрвээ тэрийг саатааг бол бас 2:50 дотроо орж ирэх боломж байсан юм бэл. За тэгэл бусдаар бол яг та бүхэнтэй адилхан үнэхээр хөгжийн дэмжигч нар аягүй гоё байсан. Тэр замын турш юм өрмөц хөгжийн дэмжигч нар байсан. Янз бүрийн хөгжим дараа сууж байсан хүмүүсээс над хамгийн сэтгэл үлдээсэн энэ эхнэрийн хажууд ярьж болж гинэ үгүй юу. Тэнд замд нэг сургууль байсан. Тэр сургууль ингээд дандаа эмгтэй сурагч оюутнуудтай байсан уу ямар байсан ингээд игнэд бараг ингээд 500 метрийн турш ингээд дандаа октод. Тэгээ тэр олон октод ингээд kiss me энэ гэсэн янз янзын юу барьцсан. Тэгс чи тэр залуучууд гүйж явах явцтай заа юу. Зогсоо тэндээс октодыг үнсээ явуулсан. Тэгэхээр энийг үзэж байгаа залуучууд байвал би бас ийм өрмөц experience тий дорших боломж байсан шүү. Тий би бол тэгтээ энтлийн захаар нь юу гиз хямарсан. Яг нөгөө гиз хямарж байгаа үе тэр таарсан л та тий. Тэгээд ингээ өнгөрөө явсан. Тэгээд аюу гой тийм өрмөц юунууд байсан.
хөгжин дэмжигчнэр байсан тий. Тэгээ ялангуяа энэ сүүлийн нэг 200 м бол өстой үнэхээр галзуу байсан тий. Дуу чимээ тэр юу бол маш гоё байсан. Өстой хөвхөр байсан тий. Тэгэл яг орж ирэл медалаа аваад за битээ зогсороо хөдлөөд байгаараа гэл тэгэл медалаа аваад нэг юм нөмрөг аваад тэгэл тортой юм айгүй гоё идэж явах юмнууд өгсөн. Тэнд дотор айгүй олон юм Маш олон юмнууд байсан. маш олон гоё нөгөө гүйж орсны дараа бид хэрэгтэй юм амин дэмээр баялаг тийм хоолунд байсан. Тэгээд ус, минерал тэгээд зураг даруулах хэсэг байсан. За тэгээд өглөө автобусанд хувцас өгсөн газараа очиод хувцас аваад тэгээд айгүй гоё нь болохоор нэг юм дулаан автобус байсан. Тэнд орсноо. Тийм үгүй. Тий. Гоё дулаан автобусанд орж Баатар хэлээд орсон. Янз бүрийн гоё пар тавьсан. Сууж болохоор Өө тийм үү би чи гадаа годмж уцаас олцсон шүү дээ. Тийм 2-3 автобус байсан. Зүг. Тэгээд тэр дулаан автобусанд гоё ороод тухтаа хувцас өмсөд тэгээ гараад ингээ явсан. Тэгээд ерөнхийдөө бол зохион байгуулалт үнэхээр супер байсан. Айгүй олон сарын өмнөөс ингээд мэйлээр зааварчилгаа өгөөл яахыг нь айгүй тодорхой хэлгээдсэн тий. Тэгээд товчхондоо бол энэ Бостон маратонд оролцсон сэтгэл бол үнэхээр гайхамшигтай. Үгээр илэрхийлэхээ аргагүй гоё байсан. Тэгээд ийм сайхан хүмүүстэй газраас ирсэн монголчуудтайгаа танилцаад ингээд гүйлтийн туршлагаа хуваалцаад 2-3 өдөр их гоё тийм үр өгөөжтэй өнгөрч байна. За бүгдээрээ одоо ингээд сүүлчийн раунда подкастаа сүүлчийн раунд руу шилжээ те. Ерөнхийдөө одоо Бостонгийн яриагаа алгасаад одоо ерөнхийдөө үзэж байгаа хүмүүст гүйлтийн ач тус те. Яагаад гүйлтийг ингээд насан туршийн дадал хөвшил болгох хэрэгтэй вэ гэдэг талаас нь те эрүүл мэнд биеийн сэтгэл зүйн эрүүл мэнд тал дээр гүйлт ямар ач тус өгж гин те энэ тал дээр өөрийнхөө туршлагыг бас хуваалцаад зүгээр байх гэж бодож байна. Миний хувьд бол гүйлт асар их тус надад өгсөн гэж би боддог. Мэдээж эрүүл мэнд маш тустай байсан. Ягаад гэвэл бидний ингээ ажил чинь дандаа юм суугаа ажил байдаг. Компьютерийн өмнө ингээ 8 цаг сууж байгаа. Тэгээ ер нь бол амьдралын хэв маяг маань ерөөсөө хөдөлгөөн дутагдлын асуудал нэг номерын асуудал. Эрүүл мэнд гэж би харж байгаа. Тэгэхээр нөгөө хөдөлгөөний дутагдлаас гарахын тулд ямар арга зам байна гэж хайсан. Би бол өөрөө йога хийдэг. за. Тэгээ йогог 7 хоногт нэг хийгээд 10 жил хийж байгаа. Тэр бол хүний ингээд бие булчин сүрэмсийг аягүй сайхан ингээд тавьж өгдөг те. Сунгаж өгдөг. Тэгээд булчингийн дасгал нэмж хийдэг 7 хоногт нэг удаа. Зүгээр зөвхөн хөлний булчингийн дасгал ер нь бүх биений. Тэр нь болохоор яг булчингийнхаа массыг нэмэгдүүлэн те. Тэг тусмаараа фитнес нь сайжирдаг. Тэрийг хийдэг. Тэгээд гүйдэг. Тийм. Одоо бол 7 хоногт 5 удаа гүйж байгаа. За тэгээд 2 хоногт нь бол хэд өдөр амарх вэ? Нэгд өдөр амардгийн. Нэгд өдөр амардгийн гэж амарх өдрөө би булчингийн дасгалаа хийж штэ. Тэгээд 2 дахь, 3 дахь, 4 дахь гэж явж байгаа. 4 дахь өдөр би йогага хийчин. Тэгэхэд нэг өдөр амарна. Тэгээ ер нь бол өдөр болгон спорт хийдэг гэсэн үг. 7 хоногийн 7 хоногт. Гэхдээ амралт нь бол гүйлтнээс амралт гэсэн үг тийм. Тэгээд 5 удаа гүйхэд надад яг таарч байгаа одоо миний одоогийн байдал. За тэгээд биенээс гадна гүйтэд сэтгэл зүйд маш тустай. Сэтгэл зүйд юу тустай гэхээр нэгдүгээрт одоо ингээ холын зан гүйтгэж шүү дээ. Одоо бидний гүйж байгаа марафоны хэмжээ бол бас урт шүү дээ. 42 км бол марафон л байдаг шүү дээ. Сүүлд бол үнэхээр ингээд хүчээ шахдаг. Тэр юу сурах вэ гэхээр сэтгэлийн хатууж сургадаг. За би үнэхээр амьдралдаа хэцүү хүн димиг туулж чадах юм байна. Энэ чинь ерөөсөй байнга биш шүү дээ зүргүүтэй тодорхой хэмжээнд цаг зуурын учраас энийг ингээд төвчөө гарчих юм бол надад ямар их сайхан мэдрэмж төрөх үү? Би өөрөөрөө яаж бахарах уу те гэж боддог. Тэр нь болохоор ингээд өдөр тутмын те ажилт асуудал хүнд асуудалгүй хүн гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн хэмжээгээр бэрхшээл тулгархаар тэрэнд арай юм тийм 50 ханддаг болдг юм уу? Арай уужуу тийм ханддаг тий. Тэгээ ер нь сэтгэлийн хат бас суудаг юм уу? Жохон төсвөртэй төвчээр сайжирдаг юм гэж боддог. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар мэдээж хүн чинь өдөр болгон гүйж байгаа хүнд бол зарим өдөр гүмэргүй шүү дээ. Тэр өдөр ингээд тисэд эхэлчихээр нэг хууль шиг юм байгаа хгүй миний хувьд. Гүүгээд ирэхэд байнга сэтгэл зүй сайжирдаг. Гүүгээд яг гүөх гэж байгаа үед бол нэг за өнөөдөр ядарсан байна да нэг жоохон болчт юм уу нэг удаа гэсэн бодол гардаг. Ялангуяа ганцаараа гүйж байгаа хүн те. Ингээд та нар шиг ингээд олуулан группээр гүйж байгаа хүн нэртэй төргөө гүүнгээ хэлсэн бол гүн шүү дээ. Бусдыгаа бодоод
Би ч нэг ганцаараа өөрөө өөртөө л тэмцэж байгаа хүн болохоор зарим өдрөстөө үнэхээр энэ өдөр гүмэргүй байвч бутлаамсвал яг л одоо юу гэхээр сахилга бас суулгаад тэр мотивацаараа биш би ингээд сахилга батаараа би өнөөдөр гүйл гэсэн бол гүүнгээ гардаг. Тэгээд гүүчээд ингээд гүйлт донд гинт ингээд сэтгэл санаа ингээд сайхан шал өөр болоо явчихдаг. Гүйлтээс ирэхэд хизээд бүр 100% сэтгэл ханамж авдаг. Тэр нь бол үнэхээр сэтгэлийг ингээд сэргээдэг. Тэгээд үнэхээр сэтгэл зүйд сайн, эрүүл мэндэд сайн. Энэ спорт бол ерөөсөө хүний өдөр тутмын тий одоо яг амьдралын хэв маяг болж болох юм байна гэсэн тийм ойлголт төрсэн байгаа. Тэгээ ер нь амьдралын хэв маягаа болгоё. Баян гүйжээ гэд тэгээд ер нь бол тийм л бодлоо. Тэгэхээр илүү хоолын одоо яг энэ маратоныг гүгээд болчих гэж бодохгүй байгаа байхгүй. Би болох бодохдоо энэ гүйч насан туршийн миний амьдралын хэв маяг юм байна. Тэгээд тэр донд нь бас ингээд ийм мундаг гоё марафонд гүгээд ийм гоё мэдрэмжийг авчээл тэ Бостон энэ гүйсэнтэй адилхан бүр илүү тэр чинь одоо зүгээр илүү өөртөө өгж ийн л гэсэн үг л тийм байна. Танаа аав чинь хөнгө атлетикийн хүн гэсэн. Тэгээд хүүхдүүд нь баг бүгд гүдэг гэсэн нөө. Тийм манай Игчдүү олоолаа бүгдээрээ гүдэг гэсэн шүү дээ. Манай аав чинь 5 охинтой 5 охины 4 нь бол ямар ч байсан гүйж байгаа. Тийм манай баг дүү бол хараахан гөөгөөгөө байгаа дүүдээ энэ номыг авсан байгаа тийм. Тэгэхээр гөөхөн тодорхой. Тийм. Манай баг дүү бол бас Монголд Eco Trail Run гэдэг группт гүйдэг. Trail Run-аар гүйдэг. Арай өөр төрлийн уулын жимийн гүйлтэр гүйж байгаа. Маш сайн гүйж байгаа. Тэгээ сахилга бат их сайн байгаа. Тийм дүү бол ер нь одоо Улаанбаатар марафонд бүтэн марафон анх удаа гүйх гэж байгаа. Миний ихч намайг одоо дэмжих гэж ирсэн Канадаас ирсэн очтой ангийн ихч маань одоо 2-7 хоногийн дараа Торонтогийн бүтэн марафон бас гүйн. Тэгээ ингээд бид нар бүгдээрээ гэр бүлээрээ ингээд гүйлт рүү оронгууд ингээ хоббиний ижил болохоор ингээ уур амьсгал айгүй гоё. Хоорондоо ярьж байгаа юмнууд нь ингээ дандаа сонирхолтой. Тэгээ нэг бид нар чинь өөр улсад амьдарч байгаа шүү дээ. Одоо би Германд амьдарч байна. Манай их Канада, нэг дүү маань Герман, нөгөө дүү маань Монгол. Чинь бүгдээр ингээ нийлээд ярихаар ингээ дундын юм айгүй гоё юм хуваалцах юм гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд нэг нэгээ дэмжин. Тэгээ одоо ингэж гүйсэн байна. Ингэж сайжруул гэх нийгэмд айл болох зөвлөгөө өгнө. Би бас нэг арай хэдэн бүхэл маратон гүйсэн болохоор бас нэг тийм ментор хийх гэдэг шүү дээ. Ийм алдаа гаргасан би өөр дээрээ тий одоо та ингэж гүйлээрээ дээрч гэдэг юм уу? Ийм төрлийн гутал сонгоч гэдэг юм уу? Тэ жоохон өөрийнхөө туршлагаас тий хуваалцаад. Тэг үнэхээр ийм гоё ийм уур амьсгал үүсэж байгаа байхгүй юу? Гэр бүл үр хүүхдүүдийн хувьд ч гэсэн бас нэг ийм үлгэр дуурайл те нэг зөв одоо чи тэг инг гэж хэлэхээс илүү яг өөрийн биеэр ингэж нэг үлгэрлж байгаа. Тийм зүйл бас байгаа бас тий. Тэгээ манай одоо бас баг дүү сандаг гэд манай баг эрэгтэй дүү одоо Улаанбаатар марафоны хагас марафонд орох гэж байгаа. Даах одоо энэ жил орох гэж байгаа. Тэгээ одоо бэлтгэлээ эхэлсэн байгаа. Өөрөө өдөр болгонгүйч надад тэгээ байн өдөр болгон хэлж байгаа. Одоо би хичнээн гүйсэн гэд. Тэнд бас их би баяртай байгаа. Тэгээ миний ангийн бас 10 жилийн ангийн 3 охин маань ихцүүл хонгорцуул гангамаа гэд бүгд бас гүйлтэнд орцсон байгаа. Тэгээ энэ Монголын Улаанбаатар марафонд бас хагас марафонд гүйхээр тийм бэлтгэлээ эхэлсэн. Тийм ийм гоё үр дүнгууд гарч байгаа. Тэгэхээр таны хувьд өөрөө гэрлээ асаагаад тэгээ бусдын гэрлийг бас асааж байгаа ийм нөлөөлөгч хүн байх нь шүү дээ. Маш бага хэмжээд та одоо чамтай харьцуулахгүй шүү дээ. Өөрийнхөө л хэмжээнд та нар болоо та нарын хийж байгаа энэ бүх ажиллагаанууд бол хамаагүй илүү юм хүрээтэй, том хүрээтэй хүмүүст үнэхээр нөлөөлж чадчих байгаа. Би өөрөө ч гэсэн бас үздэг байхгүй юу? Та хэдэг ингээд марафонд Бостонд ирнэ гэдгийг хараад манай дүү надад хэлсэн байхгүй юу? Тэгээ би холбогдсон. Тэгээ ингээд бид нартай танилцаад ийм гоё уур амьсгалтай те ийм мундаг хүмүүстэй танилцлаа. Үнэхээр баяртай л гэж бодлоо. Үнэхээр гоё. За баярлалаа. За Бацөөрийнхаа бас яг энэ талаарх сэтгэлийг. За тэгээд ер нь бид нар одоо яг энэ подкаст хийж байгаа мэдээж гүйлтийн ашиг тусыг ярих юм бол дуусахгүй тий. Одоо өөрийнхөө жишээн дээр харахад бол 20 оноос өмнө одоо ковидын өмнө гэж яриа штэ. Яаж тэгэж шаналж нуруу муруу өгдөөл тэгэл одоо тайлбарлаж явах юм бондгор байсан штэ. Тэгэл тэр үедээ харьцуулбал бол ер нь нөгөө эргэлт төвсгөл гэдэг шиг эргэлт бол ирсэн. Тэгэл одоо
яг гүйлтэр хичээлээ нэг 6 жил болчлоо. Яг тэгэл ерөнхийдөө гүйж эхлэх гэж бодож байгаа бол та ерөөсөө эхлэх л чухал. Эхлэхдээ нэгтээ гинтхэн гараад нөгөө Ferrari хурдны машин шиг үүсэхгүй шүү дээ. Нэг дунгийн тааруулаад багаас эхлээд ингээд нэг айчмаар явхад бол болдгүй юм гэж байдгүй юм байна тий. Тэгээд ер нь гүйлт бол ер нь одоо бол би ковидын өмнө интернет харьцуулаа боддгоо шүү дээ. Би бол ер нь нэг ковид интер гараагүй бол бас нэлээд сүнсэн байж. Амьдралын чанар тий. Нуруу татчихвал гэж хандлагатай байлаа шүү дээ. Юм болгон дээр нуруу татчихвал тэгэл. Тэгэд бол одоо матрас өргөж чаддаг байлаа шүү дээ. Тийм болцсон. Тэгэд бол одоо ингээл матрасыг бардам өргөж байгаа юм чи. Гэгмээр зүгээр ингээд одоо зүгээр жишээ шүү дээ. Тэгэхээр тэр одоо өнөөдөр гүйж ихснээрээ энэ төвштэй гүйснээрээ тийм ээ. Би одоо сүүлийн 15 сард ерөөсөн байнгын нэг 6 өдөр гүйлттэй байлаа. Нэгтгэхэд 7 хоногийн 6 өдөр. Тий, ерөөсөн маратоны бэлтгэл гүйж эхэлж байгаа. Тэгээд сонирхож байгаа хүмүүс бол тийм хөтөлбөртэй байх л чухал байна. Нэг тийм одоо байшин барих гэж шороо ингээд нөгөө хундаа мохдог шиг тэгэж ухахгүйгээр одоо ингээд өмнө ингээд гүйдэг тий төрөлхтэй хүмүүсээ сонсоод яг нөгөө ингээд хэрэгжүүлээд тий сөрөн дээр иман бариул амархан бохгүй юу. Тэгэд ерөөсөө тэр үр дүн бол өсө тооцоод барахгүй. Тэр одоо сэтгэл санаа, ажлын бүтээмж тий амьдралын чанар тий амьдралын чанар одоо би бол монголчуудад яг би яг тэр 3 сая хүн тий 4 уулын тунд утаан дугаартаад уур уцаараа төгжрэнд ингээд байж хат би амар харамсдаг. Тэр нэг хүн 7 хоногт сардаа жилдээ насаараа хэдэн цаг өдрийг тэр зөвхөн өрүүлийн хард урдах машиныхаа улаан гэрлийг хараад сууж байгаа тий. Тэр бол гамшиг. Тэгэд одоо та нар бол ингээд гүүгээд одоо бүр гүүж эхлэе, гүүж эхлэн сургая гээд спортын заал маалаар ингээд амар гоо эрэг байхгүй. Ийм юм Монгол дутагдaltaй байхгүй. Амар одоо тэгээд би боддгоо шүү. Би өөрөө машин барьдаг л дээ. Би бараг барихгүй ч биш магадгүй. Би Улаанбаатарт очиод би ер нь Улаанбаатар чинь жижиг шүү дээ монголчуудаа. Ер нь ингээд нэг одоо юу гэдгийг хороолоосоо гараад Сквадрын хойгтон 3 км гардаг гэдэг шүү. Тэг чи ингээд нэг зүгээр нэг ажихаа алхахтал 30 минут яваад алхаад орчих газар байхгүй. Тэгээ гүүх юм бол 10 км минут тий. Тэгээд ер нь монголчууд бол боломж байгаа. Тэгээд гүүх бүлрээс тэр амар бол иргэвтэй. Би ер нь Ирландд ч гэсэн машин барьдгүй. Ер нь боломжийн газар ингээл гэр бүлээр явах юм байхад нэг талдаа би гараад явж араас очоод тэгээд яаалчгүй тэгэл нөгөө эрүүл мэнд, эдийн засаг тэр үр дүн бол ер нь тооцоод барахгүй. Тэгээд ялангуяа ингээд жоохон гүйлтэнд ороод ирэхээр ер нь та зоригтой нэг маратон гүйчих хэрэгтэй шүү тий. Нөгөө олимпийн хошоо алтан медальт нөгөө тэр Кипчөг гэж одоо залуу бурхан болсон нөгөө Киптомиг болоход дэлхийн 2 дахь түүхэнд хурдан хүн шүү дээ. Тэр хүн чинь хэлсэн байдаг шүү дээ. Та хүрээ маратон гүйгээд дууссан бол танд амьдрал бол асуудал байна. Тийм л тийм чанарыг суулгаж байгаа тий. Тэгэл бас одоо монголчууд чинь бид нар ч одоо их найрдж гээ, наадмалж гээ тий. Тэр их олон цагийг ямар өрөвдөлгөмд үрээдгийг тий. Зурагт үзчихээ, нэг солонгосын сериал үзчихээ. Тэгэд бид нар чинь нөгөө нэг эцэг их нь уг нь эрүүл юм сайхан биеийг хүн болгонд зааж байгаа шүү дээ. Энийг ингээд нэг яг тэргээр нь ингээд аваад цаашаа явах юм бол хүн болгонд их гоё боломж байгаа шүү дээ. Тэгээ зурагт үзээл тэгэл тэр чинь хэдэн цаг сууж хоорон гүүх чинь ингээд хэдийгээр ингээд зарим хүнд бол гүүж байгаа хүн ингээд цагаа ингээд дэмий өрөөд байгаа юм шиг. Би өрөөд байгаа шүү. Би бол тэхгүй шүү дээ. Одоо шиг бид нар бол бүгдөө мэднэ. Яг нөгөө ингээд гоё юм сонсоо тий. Янз бүрийн ингээд сонсож монсоод өөрөө болох боловсрлоод чинь цагийг нөгөө үр дүнгүү өнгөрөөх биш үр бүтээлт тэднээс чи авах юм аа тий. Аваад ингээд цагийн менежмент их сайн болцдог тий. Илүү дутуу юмд цаг зарцуулахаа болоо тий. Бидний нөгөө ач холбогдлын эренб ингээд өөрчлөлтөд байгаа шүү тий. За юунд би цагаа зарцуулах уу, юунд зарцуулахгүй вэ? Юу идэж явах уу, хизээ амрах уу, ажлаа хаана амжуулах уу гэл тий. Ингээд эренбүүд өөрчлөлтөд байгаа тий. Тий, одоо японочдын нэг нөгөө олон нөгөө юм амьдралын нэг сургамжууд байдаг шүү дээ. Хүнд гай болохгүй, юу гэдэг хүн дээр болохгүй ч гэдэг. Тэдний нэг нэг зоригтой босч ирэх байх шүү дээ. Ичи юу гэдэг чилээ Японоор. Тэгээд одоо нэг гүйдэг болсноор зоригтой болчихж байгаа. Ялангуяа нэг маратон ч юм уу хагас маратон ингээд гүйх гэхээр нөгөө хөтөлбөрийн дагуу явахаар чинь өглөө босоход өнөөдөр яхаа мэдчих.
урд тоног унтахтаа маргааш яг гүйд ингээд тэгттэй. Ерөөсөө гүүн маргааш вэ тэгнэ. Тэгэл нөгөө нэмэргүй нөгөө тэр бэлтгэлд чинь ямар нэгэн хэлбэрээр саад болох юмд зоригтойгоор үгүй гэж хэлж байгаа тийм. Үгүй би ийм бэлтгэлтэй учраас ингэн маргааш би ийм хүнд бэлтгэлтэй учраас тэрнийхээ ард гарахын тулд би ийм шимтэй хоол идэх ёстой. Өнөөдөр эрт ундаж амрах ёстой гэдэг ч юм уу. Бүх сонголтууд тийм болчихно. А тэр нөгөө нэг эргээд ажил дээр ч гэсэн яг ажлын цагаа жин тан хийж амжуулаад эртхэн гарыг. Эртхэн очиж амраа гэдэг ч юм уу. Ингээд бүх сонголтууд ийм болчих. Тэгээд аливаа юм чинь бүтээлч тэгээ үр дүнтэй болчихж байгаа. Тэгэхээр тэр талаараа мань маш сайн. Та яриад зөндөө юм байгаа. Төгсгөө. Яриагаа товчлээ тийм бүгдээрээ. За баярлалаа. За гана бид хоёр одоо ингээд олон юугаар зөндөө ярьж ирсэн болохоор гэхдээ яг одоо бас сэтгэлээ энэ өндөрлөг дээрээс энэ 52 давхар байшингийн орой дээрээс тий Бостон хотын төв дээрээс бас хэлэх юм байж магадгүй шүү дээ. Би ингээд өмнө гүйдгүү байхад яг амьдрал ямар байсан бэ гэхээр өглөө ингээд шин унтж амраад өглөө босоод ирэхээр ингээд ядарсан байдаг. Тэгэл ажилдаа яваад дахиад ядраад ороо ирэл ядраад тэгэл хоолоо идчихээ тэгэл унтаал ийм байсан баахгүй одоо ингээд бодохоор тэгээ тэр үедээ угаасаа зүгээр л амьдрал угаасаа ийм л юм байна гэж бодчихсон ч юм уу яг л тэр ингээд зүгээр өдөр тутмын ийм л байдаг байх гэсэн. Ерөөсөө тэрийг ажигладаг. Тийм гэж мэдэхгүй. Тиймсэн тэгсэн чинь одоо болохоор яаж ийм гэсэн чинь одоо бол ингээд нөгөө нойрны чанар айгуу сайжирч байгаа. Өглөө ингээд айгуу гоё босч ирнэ. Айгуу гоё босч ирнэ. Тэгэнгүүтээ ороо ингээд ядраад байгаа. Тэгээд яагаад ингэ ядраад байгаа юм болоо гэж бодсон чи угаасаа л ядрах ёстой байхгүй юм чинь тий өглөө айгүй гоё ирч хүчтэй босч ирээд өдөр бэлтгэлтэй ажиллаа тий амьдрал ахгүй ингээд хамгийн муу зохицуулчаад ороо ядраад унтах нь угаасаа зөв байгаа байхгүй. Тэр яг зөв амьдралын хэм маяг байгаа байхгүй. Тэгээд одоо бүр ямар сайхан юм бэ. Өмнө бас миний нуруу өвддөг суулттай нөгөө мөрөлттэй тийм байхгүй. Зүүн дэше мөрөлтсөн тэгээд яг гүүснээ хамгийн супер тал нь би анх гүгэд үзэхэд ингээд нуруу айгуу гоё нурууны өвдөлт алгаа. Тэгэл ямар гоё юм бэ. Тэгээд нойрны чанар сайжсан. Энэ хоёр жил тамар хамгийн супер номер 1. Тэгэл дараагийн удаа ингээд гүүх боломж гарах болгонд би тэ дагаа шогшоод ингээд би мэдээж хурдангуй чадахгүй шээ анх гүйж эхэлж байгаа. Тэгээд ингээд хичнээн баг километрч бай нөө хурдтай биш зөөлөн гүйсэн ч гэсэндээ яг тэр өвдөлт алгаалдаг байхгүй тий. Нуруу өвддөг хүн нурууны өвдөлт багасаад өвдөхгүй байх гэдэг бол хамгийн аз жаргал тий. Тэгээд бүр тэрэнд ингээл татагдаад орсон. Тэгээд одоо бол өдөр болгон талархдаг штэ. Яаж гүйдэг болсон юм бэ? Тэгээ бүгдээрээ улам олуулаа гүйдэг болъё гэж уриалж байна. За тэгээд баярлалаа. Өнөөдрийн битгэдийн бичлэгийг одоо маш төвчээр гаргаж хоёр гар дээрээ гар утас бариад ингээд суусан эгчийн нэр бүтнээр очир сайхан эгчтэй маш их баярлалаа. Та энэ орчны дахиад нэг авдаа очир сайхан эгч хаана бичлэг хийгээд байгаа байлаа гэдгийг. За ингээд яг Бостон хотын төвд байдаг Prudential Center гэдэг 52 давхар байшингийн орой дээрээс Бостон хотыг харангаа бид бүхэн ингэж туршилгаа хуваалцаж ярьлаа. Өнөөдрийн бичлэгийг төвчээр гарган сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ оролцсон та гуравтаа маш их баярлалаа. Гүйд сурыг олуулаа гүйдэг болцгоё гэж дахин уриалъя.